За сайн байна уу? Өдрийн мэнд, өглөөний мэнд, оройн мэнд. Энэ цаг мөчийн мэндийг хүргье. Өнөөдөр 8 сарын 20 хэдэн болж байна? 27 өнөөдөр чинь тий 26-ны өдөр. 8 сарын 26-ны өдөр, 8 сарын 31-ний өдрийг хүртэл бид нар миний бизнес гэдэг хөтөлбөрийн маань бүртгэл явагдаад одоо жинхэнэ халуун дээр бид нар буцлаад явж байна. Тэгээ чамаа гоцроод үлдэхүй гэсэндээ нэгэн чухал сэдвийг хөндөж ярья гэж бодож байна. Яг одоо хаа сайн уу онцлаа сайн уу орж ирж байгаа та нартай бүгдэнд нь баярлаа хайртай шүү гэд хэлчихье. Удахгүй хөтөлбөр дээр уулзаа онцлаа тий Тэсийн ядаа хүлээж өгнө гоё тий миний бизнес хөтөлбөр дээр одоо шинээр юу яаж байгаа та нар манай хуудсан дээр маш олон гоё мэдээлэл явагдаад байгааг харж байгаа. Манай хөтөлбөрт оролцсон залуучууд, тэтгэлэг авсан залуучууд бүгдээрээ хамтдаа лайв хийгээ манай багийн залуучууд бид нар өөрсдөө хамтдаа бас лайв хийгээд маш олон гоё сонирхолтой ярианууд, бүр хайр урмаар гайхамшигтай үйл явдлууд бидний эргэн тойронд болж байна. Бараг энэ тэндгүү бид нар нэг ингэдэж штэ тий. Энэ тэндгүү гоё нөгөө бөмбөг жоохон байхдаа та нар нэг баярлж ирсэн нэг гоё энэ тэндгүүл нэг гоё марагдаад тий бүр ингээ хөөрөөд bubble гэж тэгдэж штэ тий. Яг тэр шиг юм болж байна уу? Манай хүү бас манай охин одоо дөнгөж 2-аа өрөх гэж байгаа 22 сартай байхгүй. 10 сарын 31-нд 2-аа өрөх юм. Тэгээд саяхан бид нар төрсөн өдрөөр өргөдөөд очиж байгаа байхгүй. Тэгээд очоод охиноо дагуулад очисон чинь тэр альд нэг bubble машин гэдэг шүү тий. Ийм нэг хөөсөнцөр агаарын бөмбөлөг гаргадаг, савнгийн хөөсөнцрөөр агаарын бөмбөлөг гаргадаг тийм машин. Тэрнээс амар олон бабл энтэд гаргаад манай охин баг ингээл бабл гэж ингээл хөөцөлтөөл айгүй хөөрхөн байгаа байхгүй. Тэгээд тэрийг харж байхад яг ямар гоё юм бэ? Ийм гоё аз жаргал, ийм сайхан орчин, ийм сайхан одоо юу гэдэг happiness гэдэг юм мэдрэхэд айгүй сайхан байсан. Тэгээд яг тэр шиг адилхан манай хөтөлбөр дотор байж байгаа маш олон залуучууд хөтөлбөрт орж иж вау тэрийг ч ярьчих, энийг ч ярьчих. Bubble гэж байгаа юм шиг бүр ингээд гоё айдианууд энэ тэндүүр гарч ирээд үнэхээр сэтгэл догтлоод гоё байж яадаг тэрийг хуваалцаад үнэхээр гайхамшигтай байдаг. Тэгээд би яг тийм мэдрэмжтэй байна. Яг одоогоор та нартайгаа хуваалцаад. Гэхдээ өнөөдөр бас нэг тэр баблыг мэдэрч чадахгүй байгаа. Тэр олон гоё вау тэр ч гоё юм байдаг. Уг нь тэгчгээс гэсэн үглээ хийж чадахгүй, гацчаад байгаа хүмүүстэй зориулаад нэгэн том асуулт тавья. Одоо Монголд байж байгаа маш олон гэр бүлүүдэд яг энэ асуулт байгаа. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж зүудэрч байна уу гэдэг асуултыг би тавиад өгөөдгөө тий. Яг энэ асуудал ямар байна гэхээр миний таньдаг, миний аав ээж яг тийм байсан. Одоо яг чамааг одоо 9 сарын 1 болох гэж хичээл хэлэх гэж. Гэтэл хүүхдийнхээ сургалтын төлбөрт санаа зовоод явж байгаа маш олон ээжүүд аауд байгаа. Хүүхдийнхээ сургалтын ихтэй сургуулийн ч юм уу, дунд сургуулийн ч юм уу төлбөртэй сургалтанд сурах гад яваад байгаа мөртлөөсөө өөрт нь тэр хэмжээний мөнгө нь байхгүй, нөөц олцоо байхгүй, өөртөө итгэл нь байхгүй, сандраад явж байгаа хүмүүстэй хандаад яг энэ тэр хүсээд байгаа мөртлөө одоо бидний ярьж байгаа тэр гоё баблуудыг харчаад байгаа мөртлөөсөө яг өөрийн болгоод олж аваад бид нартай зэрэгцээ тоглож чадахгүй байгаа хүмүүстэй зориулаад энэ лайвыг хийж байгаа шүү заяа. Окей. Hey сайн уу аги. За yes see you soon гинэ оюун зол маань тэгж जैन те. Сайн байна уу? Дашбилжээ болор тунгалаг тэгж जैन сайн уу хайртай шүү. Сайн уу амар жаргалаа. Сайн уу болормоо эрдэн цогтоо. Адил биш үү мэ хаанаас лайв хийгээд байна гинэ. Би Лондонгоос хийж байна. Англид байна. Я. Ган заяа бат төмөр тэгж 8 сарын 31-нд бүртгүүлнэ. 2 номыг ч уншиж байгаа гинэ гайхалтай. За эртхэн бүртгүүлээд ороод ирэр заяа. Тэгээ маш олон ээжүүд аауд өнөөдөр яг ярих гээд байгаа. Одоо маш олон хүмүүс ингэж байгаа юм. Хүүхдийнхаа сургалтын мөнгийг төлөхгүй сандраад явж байгаа аав ээжүүд маш олон байгаа. Би тийм учраас тэр хүмүүстэй сэтгэлээ зориулаа хэлчихье тий. Би багтаа манай аав ээж яг ийм байдалд байж байгааг би харсан. Намайг ихтэй сургуульд ороход, коллежид ороход тий миний төлбөрийг төлж чадахгүй манай аав ээж хоёр нөгөө одоо төсвийн цалинтаа юу байна гэл ингэж явж байгаа байхгүй. Тэгээ нэг том проблем юу вэ гэхээр аав ээж маань хүүхдүүдээ гэж бодоод өөрсдөө гаргуунд хайцсан байгаа. Нэг ядарсан аав ээж хүүхдүүдэд хижээхгээл ингэж хичээгээл хүүхдүүдээ дээд сургуульд оруулахаас гихэнсэн гэж боддог ус. Тэгээ миний бодлоор манай аав ээж юу ямар алдаа гаргасан бэ? Яг амьдрал дээр би аав ээжигээ их зовж байгааг харсан. Хүүхдүүдийнхээ төлбөрийг төлж дийлэхгүй ядарсан байж байгааг хараад надад аюу хүн санагддаг байсан. Сэтгэл санаа аюу хүндрэлтэй санагддаг байсан. Би ягаад ч нэг өөртөө ширтээ аав ээжигээ зовоогоод аав ээжийнхээ цус одоо юу гэдэг хөдөлмөрийг нь яачаад энэ үнэтэй сургуульд нь сурчид би сурч чадах юм уу гэдэг эргэлзээ айц над маш их төрдөг байсан. Би бага байхдаа 17 дөнгөж 15 6 7 настай байхдаа яг би
өөрийгөө онц сураал ямар ч байсан би аав ээжээ өндөр төлбөрт оруулахын тулд scholarship авдаг ч юм уу тий ямар нэгэн байдлаар гадаадын дээд сургууль ч юм уу үнэтэй юмд орчих юмсан чаддаг бол өөрийнхөө сурлагаараа тэр мундаг төлбөрийг нь төлж дийлэхгүй байгаа тэр сургуульд орчихсан гэж би хичээдэг байсан. Гэтэ манай аав ээжээдээ нэг айгүй том алдаа байгаа байхгүй. Хүүхдүүдийнхаа төлөө өөрийнхөө амьдралыг золиослоод өөртөө юу ч чадахгүй юу ч мэдгүй тэр хэмжээний орлогыг, тэр хэмжээний бизнесийг, тэр хэмжээний чадварыг хийж чаддгүйсэн. Манай аав ээж хоёр бол социализмын үед амьдарсан хүмүүстэй. Одоо гэтэл яг тэр социализмын амьдралдаар амьдарч байгаа маш олон гэр бүлүүд байна. Яг тэр социализмын сэтгэл зүгээр амьдраад байгаа ядуу зүдүү явж байгаа гэр бүлүүд бүгдээрээ яг одоо юу гэдэг Ленины заасан одоо тий Сталины заасан замаар одоо Оросын ах дүүсийн тэр нэг сонин сэтгэл зүгээрээ яваад байгаа байхгүй. Их 10 жилд хүн амьдралдаа нэг л удаа 10 жилээр сургуулаа төгсөөч юм уу ихтэй сургуулаа төгссөн бол дахиж хөгжиж болохгүй гэж ойлгоцсон. Өөрийгөө боловсролыг ингээ хязгаарлаад амьдрал дээр гараад би зөвхөн нэг л удаа сураад сургуулаа төгссөн юм чинь одоо ингээл болоо. Над би одоо сурах хэрэг байхгүй гэж байгаа юм шиг тийм болцсон. Одоо би хүүхдүүдийнхээ төлөө л одоо ажиллаж штэ амьдарч штэ. Тэгж амар золиослсон амьдрал гэж хаав байна. Тэгж өөрийнхөө амьдралыг золиосолж хүүхдүүдэд аврах гадгүй гэдэг. Тэр аав ээжид сэтгэлгээ Монголын нийгэмд яг одоо байж байна. Яг одоо чамд байна. Яг шударгалахад яг чиний дэргэд байж байгаа аавууд ээжүүд хүмүүс өнөөдөр яагаад зовоод байна гэхээр өөрсдийгөө хөгжүүлэхээ мартсан. Өөрсдийгөө гаргуунд нь хайцсан. Одоо 20 жил болчлаа 30 жил би одоо юу хийсэн бэ? Юуны төлөө амьдарсан бэ гэж эргээ харахад байх барьцаахгүй. Хүүхдүүдийнхаа төлөө явжээд хүүхдүүд нь одоо эрэгтэй хүүхдүүд нь архинд ороод ч юм уу эхнэр хүүхдтэйгээ нийлэхгүй таарахгүй. Октод нь нөхөртөөгөө нийлэхгүй таарахгүй. Байсыгээл нөхөртөөгөө хэрэлдээл тий хүүхдээ чирээл хурж ирж байгаа. Энэ гэр бүлүүдийн арталт яг гол их үүсэр нь юу вэ? Энийг засах ганцхан зам байгаа байхгүй. Тэрний юу вэ гэхээр бид нэр өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Аав ээжүүд муу амьдарч байхад хүүхдүүд сайхан амьдрна гэж байхгүй. Би яг тэрийг чи үнэнгээр нэлж би аав ээжигээ одоо муу амьдрал гэх юм уу хайшаа нэг амьдралдаа нэг мөнгнөөс болоо шаналаад өөрсдийгөө гаргуунд нь ачаад ажил нь нэх олигтой байхгүй 20 жил 10 жил 30 жил энэ мэрэгчлэр энээсээ илүү бидний хүмүүс бизнес хийгээд хөгжих хэрэгтэй байгаа байхгүй. Тэгтэл тэрийг хайцсан 10 жилд байхдаа бид нэр сургуулаа төгсөөд явчаад ихтэй сургууль төгсөөд тэгэл одоо энэ хоёр ерөөс амьдрал дээр гарцсан л бол тэгэл одоо нөгөө хаягдсан ертөнц болчихж байгаа байхгүй. Аав ээж хүүхдүүдийнхаа төлөө амьдраад байна гэж жүжиг тавиад байдаг хамгийн аюултай хамгийн тэнэглэл байгаа байхгүй. Би тэрийг хараад байж хад манай аав ээж зовлонтой хэцүү учраас манай аав ээж мөнгөгүй хэцүү учраас гэдэг үзэл бодол. Манай аав ээж цаанал нэг юм сонирн байгаад хэмаа тэ нэг л юм болох байгаад байна гэдгийг харж явах үедээ хүүхдүүд хөгжих чадвараа алдчихдаг. Хүүхдүүд амьдралд итгэлээ алдчихдаг. Ягаад гэвэл аав ээж амьдралд итгэл байхгүй байгаа байхгүй. Амьдралыг хардаг тэр гэгээлийг ертөнцөнд хаагдсан байгаа байхгүй. Тэрийг аль 20 эдэн настайдаа л ихтэй сургууль төгсөөд нэг муу мэрэгжил сонгоод нэг багш юм уу нэг одоо юу гэдгийг те нэг дээд сургуулийн мэрэгжил сонгоод тэгэл хайцсан. Одоо тийм хүмүүс Монголд маш их байна. Зүгээр нэг диплом авцсан мөртлөнгөөс тэрийг дараагийн төвшөнд хүргэдэг системийг бид нар хувь хүний хөгжил гэж нэрлэдэг. Тийм учраас одоо миний purpose, миний passion юу вэ? Боловсролоор дамжуулж хүнийг мөнгөтэй, санхүүгийн амжилттай, чадвартай тийм төвшөндөө хүргэх нь миний passion юм, миний зорилго байгаа байхгүй. Манай аав ээжүүдийн гол алдаа нь юу вэ гэхээр боловсрол гэж зүгээр нэг диплом гэж ойлгоцсон. Тэгээд нэг сургуулаа төгсөөд явсан бол мэрэгжилтэй ээжлүүлэн тэгнэ ингэнэ гэдэг жоохон ойлголттой тэгэл дуусаа амьдрал нь тэгэл гаргуундаа хаягдсан юм шиг. Тэгэхээр яаж яах вэ гэхээр амьдрал дээр тулгараад байгаа одоо мөнгөний асуудал явж байна. Мөнгө яаж зохицуулах вэ гэдэг аргаа мэдэхгүй. Бизнес яаж хийх вэ юмаа мэдэхгүй. Хүүхдтэйгээ яаж авсах вэ? Гэр бүлээ яаж зохицуулах вэ? Эхнэрээ нөхрөө хоорондоо яаж хайрлах вэ? Хайрыг хүлээж авах вэ? Яг амьдралын практик юмнуудыг юу алийг сураагүй амьдрал дээр гарцсан байгаа байхгүй. Ихтэй сургууль чинь бид нар юу гэсэн зүгээр энэ мэрэгчлэр чинь нэг зүгээр ажилчин сэтгэлгээгээр ажиллаад бай гэдгийг зааж өгсөн. Тэгтэл тэр сэтгэлгээг бид нар нэг хуйлдаа явагдаад байгаа байхгүй. Conspiracy theory гэдэг дэлхийд даяар шүүгддэг сэдв байдаг. Нэг эдгээр миний ардуур ингээд нэг намайг ингээд улам зориудаар намайг ядуу байлгадаг тийм системчлэл явагдаад байгаа юм шиг тэр системийг бид нэр өөрсдөө ороод байгаа байхгүй. Нийгэм чинь чамайг сурахыг бойл гэж хэлээг байхгүй. Гэхдээ манай аав ээж одоо чиний аав ээж одоо чи яг өөрөө суралцахтаа ч гэсэн ялгаагүй чи одоо 20 эдтэй 30 эдтэй 40 эдтэй байжсэн ч гэсэн ялгаа байхгүй. Хэрвээ чи өөрийнхөө суралцах юмыг одоо хорцсон бол чиний ирээдүйд бүрхэг болж хийж байна. А яг тэр бодлого thank you. I love you. Манай надад кофе авчирч байгаа чинь харж байна. Миний найгыг харж байна. Лондон цай. Би Лондонд байхгүй зарим хүмүүс гайхаж байна. Яа. Лондонд цааянд надад кофе авчирч өгч байна. Тэгэд нэг юм байгаад байна. Манай аав ээж тий
өөрсдийнхөө бодлыг одоо танаа аав ээж яг адил ялгаагүй бид нар манай аав ээжийг гайхаад муулаад байх юм байхгүй заяа. Манай аав ээж танаа аав ээж бүгдээр ялгаагүй. Ажил нэг бизнес гээл нэг босон болоогүй нэг жоохон юм ажиллуулаад нөгөөт нь бүтэхгүй стресстэй. Тэгэл нөгөө бизнес нь болохгүй за бүр болохгүй гадагшаа гарыг марыг гэдэг нэг тийм амар болох бодолтой байгаа байхгүй. Тэгтэл амьдрал дээр бид нар ийм байна. Өөрийнхөө чадварыг хөгжүүлчихвэл Монголд байна уу гадаад байна уу бидний бизнес хийх шанс байгаа байна. Өөрсдийгөө бид нар зүгээр 10 жилийн сургуулаар ингээ боловсрал явуулчихад үргэлжлүүлээд тийм сургууль сурах. Манай сургалт сурахад тэрийг би хүмүүс харахтаа амар их мөнгө төлж ийн гэж хараад байгаа байхгүй. Гэтэл та нар хүүхдүүдтэй төлөх гээд байгаа тэр мөнгөнийхөө хэмжээж мэдхгүй. Хэдэн сая төгрөг хүүхдтэй зориулаад байгаа мөртлөө нөгөө хүүхд нь ажил дээр амьдрал дээр гараад тэр мэргэжлээр ажиллаж амьдарч чадахгүй. Улам л өөртөө улам л нөгөө нийгэмдээ хор яцаа өө би нэг I'm no good to you гэдэг шиг. Би одоо нэг олигтой хүн биш ээ. Би бол юм чадахгүй. Надад битгий итгээрэй. Надад хамаг юм найдаад болохгүй шүү гэдэг нэг паникцсан ертөнцийг бий болгоод байгаа юм шиг байгаа байхгүй. Тэгээд за би бас нэг азар нь юу вэ гэхээр би ингэж хараад байгаа. Би багада аав ээжийнхээ сургалтынхаа төлбөрийг төлөвлөхгүй байх гэж хичээсээр хагаад нэг азар би 19 настай анх удаа одоо гадаадд сурах эрхийг авсан байж байхгүй. Би scholarship аваад оюутны нөгөө солилцоо гэдэг шүү дээ. Хятад руу явах, Бээжин руу явах анхны одоо боломж шансыг авч ирсэн. Тэрийг яхад тэр мөчөөс миний сэтгэл уужирч хэлсэн. Би аав ээжтэй өөртөө биш. Би өөрийгөө аваад явах хүч тэнхийг олоод авч чадсан да. Би өөрийнхөө одоо нэг агаарт нисэх одоо тэглийг олж авсан. Би нэг бол сайн суралцах хэрэгтэй. Тэгжээч онц суржээж би тэр одоо эрхийг аав. Нэг бол би их хэмжээний төлбөртэй манай аав ээж их мөнгөтэй байжгаад юм уу? Би өөрөө тэр хэмжээний их мөнгөтэй байжгаад гадаадын сургууль сурна. Надад ийм л хоёр шанс байсан. Монголын нийгэмд тэр шанс нь юусоо байхгүйсэн байхгүй. Тэгэхээр миний хамгийн анх өөртөө хийж чадсан хамгийн том хөрөнгө оруулалт юу вэ гэхээр би өөртөө зориулаад цаг зориулаад бүх юмаа суралцаад гадаадд сурах одоо боломж эрхийг нь олон олтлоо хичээснийхаа үр шимийг би өнөөдөр хүртэл амсдаг байхгүй. Яагаад миний орлого миний юмч сайн байгаа юм бэ гэхээр би өөрийнхөө амьдралыг аваад яваад сурсан учраас би бусдыг бодхоос илүү өөрийгөө хөгжихжүүлээ, өөрийгөө чадвартай болгоё, өөрийгөө мэдлэгтэй болгоё, өөрийгөөс юм сайн болгож ийж би тгий гэдэг сэтгэл зүйтэй явцсан учраас надад сурах шанс гарахад бэлдийн өнгөрөхгүйгээр сурсан. Тэр юмыг би алдчихгүйгээр одоо тэр цаг дээр тэр багш нэг хичээлээ заагаа гараа явахад нь би тэрийг мэдгүй ойлгохгүй дөнгүүтэр сууж агаад хоцорчихгүй гэдэг айдас намайг маш их бүрхдэг байсан учраас би тэр хэмжээгээрээ би гараад сургууль сурчихсан гэж боддог байсан. Би сургуулаа сайн төгсөж чадаагүй ч юм уу хэлнээ суулаад бодлаад ямар хэцүү байснаа би мэдээд байгаа байхгүй. Гэхдээ нэг гайхамшигтай байна. Би аав ээжтэй өөр байхгүй гэдэг юм нь намайг өнөөдөр би өргөө явж болж байгаа юм чинь миний хүүхэд ч гэсэн өргөө явж болох юм байна гэдэг инспирэшнийг олж өгсөн. Би өөрийнхөө сургалтын мөнгөийг байнга өөрөө олох гэж ямар нэгэн аргаар өөрийнхөө төлбөрийг өөрийнхөө сурах юм. Би одоо гिचний та нар зарим хүмүүс намайг мэдж байгаа. Мундаг менторын сайтангуудаа тэр бомтонгуудын сургалтанд суралцаад мөнгөний төлөө явдаг. Хэдэн мянган доллар бай хамаагүй би тэрийн төлөө заримдаа сургалтын дээр та нар сонсч ирсэн байх. Миний түрүү хийжсэн лайв дээр би Рожер Хамилтон гээд мультимиллионер залуу гэхэд зүгээр нэг сургалтанд нэг сар гаруй баалууд байх хугацаанд би гэр бүлээр очихын төлөө 20 мянган паунд буюу одоо та нар нөгөө байрны мөнгө гэж өгөх гээд байгаа мөнгийг би төлжсэн. Зарим нэг хүмүүс яг тийм байгаа нөгөө тэр мөнгө чи хэдэн сая төгрөг юм бэ те. Одоо бидний яриад байгаа Монголд яриад байгаа 2-3 байрны 4 байрны байрны мөнгийг бэлэн төлөх мөнгийг би бэлэн урьдчилж төлөөж явсан. Тэрнийхээ ичи дээр яаж яах вэ? Би хэдэн ч байр авсан хамаагүй чадвартай, орлоготой, санхүүгийн эрхчлөөтэй айх юм байхгүй, санаа зовхон байхгүй. Миний орлого өсөд байгаа байхгүй. Ялхаа энэ байгаад байна. Тэгэхээр бид нар энийг хараад байна. Хүн өөртөө зориулаад өгч чадаагүй юмыг хүнд өгч чадахгүй. Би яг тэрийг л ойлгож авсан. Манай аав ээж баг байхдаа, оюутан байхдаа ихтэй сургуультай сурсан төвшөндөө л намайг хүргэсэн байхгүй. Тэгээд тэрнийхээ дээшийг гарах юм би сайн хэрэгтэй байгаа. Тэгтэл манай маш олон хүмүүс ихтэй сургуульд сурахад гээд хүүхдийнхээ төлөө сургалтын төлбөрийг төлөх гэж өрчигээд явж байгаа өөрөө ямар чадвар байхгүй зөвчүүд маш их байна. Тэр аав ээжийг би буруутгаад байна. Тэр аав ээжүүд өөрсдөө юмаа сураад, өөрсдөө юмаа чадаад хүүхдүүдийнхээ хувь тайлангаар тоглох хэрэггүй байгаа байхгүй. Би чиний төлөө ажиллаад байна, амьдраад байна гэж хүүхдэд дарамтлахын оронд өөрөө ажиллаад, өөрөө сайн байгаад, өөрийнхөө төлөө амьдраад, өөрийгөө авраа сурчвал хүүхдүүд чинь өөрийгөө аврах ухааныг чамаас суралцах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд өөрөө ядарсан байж байгаа хүн, ядарсан хүний хажууд ядарсан хүүхдэл амьдарч байгаа.
ядарсан одоо надад ийм орлого олж чадахгүй өө би олсон бүх мөнгө чам зориулчихдаг гэдэг. Бид нар олсон орлогоо бид нар яаж хөгжүүлэх вэ гэдгийг хөрөнгө оруулалтаа буруу хийгээд байгаа. Тэр нь чи өөртөө зориулаад өөрөө хүчтэй явах юм бол манай аав ээж мундаг явж хахад би яагаад дутах ёстой юм бэ гэдэг юмыг хүүхдүүд чинь сурах хэрэгтэй байхгүй. Аав ээж чадсан юмыг хүүхдүүд нас чадах байхгүй. Гэтэл аав ээж чадахгүй болвол аав ээж өөрөө өөрийнхөө амьдралыг золиослсон бол хүүхд нас би хүүхдийнхээ амьдралыг золиосон. Чиний хийж байгаа үйлдэлээр хүүхэд чи өсөж торноод байгаа. Бид нар тэрийг яг харчих хэрэгтэй. Одоо манай хөтөлбөр ярьж байгаа те. Тэр одоо миний бизнес гэдэг гайхамшигтай гоё. Мөн цэний одоо үнэхээр гайхамшигтай хүний амьдрал өөрчлөн. Би гадаадд сурсан тэр одоо хичнээн сая одоо жишээ 20,000 паунд гэдэг би 4 цаг дурдлаа тий. Байр авах мөнгийг төлжээж сурсан юмнуудаа энэ хөтөлбөр. Тэрнээс илүү би их хэмжээний мөнгийг өөрөө өсөө мундаг менторудаас тасгалжуулагч нараас аваад сурцсан мөртнөөс дээрээс нь нэмээд хүмүүс оруулж ирээд ингэж явцсан хөтөлбөр 5 сая төгрөг. Би чамаас байрны мөнгө нэхийг байхгүй. Тэгээ би чамаас байрны мөнгө төлөөд ороо гэж хэлээ. Гэтэл 5 сая төгрөг багцлаад гэж жаад ямар амар үнэтэй ийм амар үнэтэй сургалт байдаг юм уу гэж яриад байгаа байхгүй. Тэр хүмүүс бүгдээрээ өөрөөсөө мөнгө харнасаар агаад өөрийнхөө амьдралыг өөдөнд татаж чадхаа байцсан. Өөртөө итгэлгүй болсон. 5 сая төгрөгийг өнөөдөр хадгаламжаандаа юм уу халаасандаа хадгалж явах тэмдэглэж чадвар байхгүй хүмүүс ирээдүйд яах юм бэ? Танаа хүүхдүүд 5 сая битгий хэл мөнгийг олж чадахгүй байхгүй. Одоо бид нар 2020 он гэдэг ингээд гарах гэж байна. Энэ зуунд яах гээд байна гэхээр дижитал 900 бүхэн техник технологи урдан байсан хурднаас илүү хүчтэй entrepreneur гарч ирээд байна. Одоо чиний хийж байгаа чиний олоод байгаа тэр нэг хэдэн Монголд байж байгаа цалингийн хэмжээг яриад байна. 500,000 төгрөг, сая төгрөг, 2 сая төгрөг, 3 сая төгрөг. Энэ мөнгөөр амьдрын гэж байхгүй гэдгийг та нар мэдчихэж байгаа шүү дээ. Тэгтэл баахан амьдралын хэрэгцээг Монгол хангаж өгч чадахгүй байна гэдээ ойлоод байгаа. Гэтэл яг үүндээ чи өөрөө хийж чадах хэмжээнээсээ илүү өндөр хэрэгцээтэй байгаа байхгүй. Чиний хийж чадж байгаа чадварын хэмжээ, олж байгаа мөнгөний хэмжээ хэрэгцээний чинь төвшөнд хүрч чадахгүй байна гэдэг шудраг үнэнгээ харж чадахгүй байгаа. Хэрвээ чи чадахгүй болвол тэр хэмжээний мөнгийг одоо сарын амьдралын чиглэлтэй 3 сая, 5 сая хэд байдгийг тэрийг хөгжиж чадахгүй бол одоо чиний хог болчиход байгаа байхгүй. Яагаад гэвэл чи чадвараа хөгжүүлээгүй хэрэгцээг өсгсөн байгаа байхгүй. Хэрэгцээ чи өндөр болвол чи хизээч чи тэр хэрэгцээндээ дарлуулаастай амьдрна. Хэрэгцээ чинь чамаас өндөр юм шаардаад байдаг. Чиний хүүхдүүд ийм сургууль сурах хэрэгтэй. Чи ийм сургууль сурах хэрэгтэй. Тэрийг хэрвээ чи төлж одоо чи чадахгүй бол ирээдүйд чи чадахгүй гэсэн үг. Одоо чи тэрэндээ тохирсон юмыг хийх зориг, ухаан, төвчээр юмыг гарахтаа нэг юм шалтгаан тоожлаа бастай мөнгө нь байсан бол би төвчг байхгүй. No, мөнгө биш чи байхгүй юу? Мөнгөөс илүү тэрийг бүтээх хүн чи байх хэрэгтэй байхгүй. Тэрний чинь дандаа бид нар харахтаа би мөнгөгүй учраас ингээ ядуу амьдраад байна гэж хардаг. No, хийж чадахгүй учраас чи юм ядуу амьдарч байгаа байхгүй. Ялгаа нь. Чи юм хийж чадахгүй учраас чи өөртөө хөрөнгө оруулаад өөрийгөө юмыг сургаагүй учраас өөрийгөө чадах ёстой юмыг чадаж үзээгүй учраас чиний хийх юмыг хийсэн юмыг мөнгө авчиж чадахгүй байгаа байхгүй. Хиний төлөө хийж байгаа мэдгүй хүүхдийнхээ төлөө ингээл гарцж гин гэж гомдлоод гонгноод хийж байгаа юмнууд чинь чамд ерөөс ашигтай бизнес биш байгаа байхгүй. Хэрвээ чи ашигтай бизнес хийж чадахгүй болоод ажил чамааг удахгүй болно. Чи удахгүй хөгшин. Одоо 30-40 гараад ирэхээр байгууллагад ажил бол насны зааг тавьсан залуу хүмүүсийг авна гэж чамаг тоохгүй байхгүй. Одоо 30-40 гарсан хүмүүс бүгдээр тэгж ярьж байна тий. Одоо залуу хүмүүсийн ажил очиод ингээд ажилд орё одоо CV рүүгээ явуулах гэж очиж юм онготой юм. Би жоохон 30 гарсан гэтэл ингээд орохлоо. Одооны залуучууд ямар мундаг болсон юм бэ байхгүй. Yes. Ягаад чи мундаг биш ингээд хоцорсон байгаа юм бэ гэвэл чи энэ өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлээгүй тэднээс илүү түвшинд явах хэрэгтэй адил чи өөрийгөө би юмас сурцсан би их сургуулаад төгссөн гэдэг нэг хоосон их зан гаргаад өөрийгөө болцсон гэж дүгнээд нэг юм амар ядуу түвшингээс би нөгөө сурах хэрэгтэй ингээд өсөлтийн түвшингээс буугаад шатан дээрээсээ буугаад ингээд хажуу талд ингээд би хүүхд гаргацсан. Би одоо тэгцээ манай нөхөр ингээд идэа манай эхнэр ингээд идэа би одоо энийг хийх гэхээр болохгүй байна. Одоо ингээд хэрэгцээ ийм байгаа юм чинь би ингээд машинтай болохгүй байсан. Хамаг юмудаа ингээд хажуу тийшээ аваач суралцах юмаа биш. Өсөөж шатаар өсөөж явах хэрэгтэй гэдэл бид нэр хажуу тал руу ингээд тухлаг ус ингээд нэг жоохон одоо нөгөө шууны үүшийг нэг жоохон овоохоо барьцсан. Тэгээд тэрийг нэг амар гой болчлоо гэж ойлгоцсон. Тэгээд тэр нэг ядарсан нэг жоохон онцгүй одоо туужраад гэсэн гонгноо нөөтөн болохгүй байна гэдэг. Гэтэл тэр өөрийн засчаад байгаа үүр чинь хангалтгүй байхгүй юу? Бид нэр тэрийг өөрөө засаж болно. Өөр засахад буруу юм биш зэ. Гэхдээ бид нэр тэр шатны хажууд ингээ суух ёсгүй байхгүй. Шатны хажууд өөрийнхөө үүрийг засчаад гүн агч байгаа хүмүүсийг хараад хүмүүсийг авахыг хараад хүмүүсийг дээшээ ахиулах гэж явж байгаа юм шиг өөрийгөө золиослоо суух ёсгүй байхгүй. Бидний амьд явсан хүнийхээ зүгээс
бид нар өөрсдөө хөгжих ёстой гэдэг хариуцлагыг үнээр ойлгохгүй. Айгүй их бэлэнчилж чинь боловсрол одоо сургалт болоод ингээ ирэхлээр амар бэлэнчлээтэй. Хүмүүс надад зааж өгөөгүй юм чинь хилээд өгдөг хүн байхгүй юм чинь заадаг хүн байхгүй юм чинь. No, заадаг хүн байсан ч гэсэн чи тэрнийхэн төлбөрийг чи дийлж чадахгүй байхгүй. Тэр яг үнэн болж байгаа юм. Тэгэхээр бид нар энэнийхээ үнэнгээ өөрийнхөө тэр бэлэнчлэлтийг өөрийнхөө тэр ингээ хүнийг одоо надад тийм цалин өгөхгүй байх гэдэг дарга захирал босс руугаа уурлаж гомдлдог юмныхаа оронд би өөрөө хийж чадж гинэ. Би тэрийг хангалттай харуулад өгье гэдэг зориг ухаан чамд хэрэгтэй байна. Хар угаасаа би яг энийг монголчуудад хүрэхээс би Бээжинд их сургууль төгссөн. Бээжинд сургууль явж явах орондоо хятадуудыг маш сайн мэднэ. Хятадуудтай ажиллаад амьдраа тэдний дунд суралцж байхдаа би өөрийгөө хамгийн сул дорой, хамгийн арчаагүй, хамгийн муу сургалтын юм шиг л мэддэг байсан. Тэгээд тэдний ярьж байгаа хэлж байгаа юм одоо би та нарт яриад байгаа шиг юм байгаа байхгүй. Өөрсөлдөхгүй бол болохгүй. Ихтэй сургууль Бээжингийн их сургуулиуд аюул чанга. Бээжингийн сургуулиуд үнэхээр өглөө оройгүй баг унтах завгүй оюутнууд хичээлээ хийгээд явж идэг. Би ч гэсэн яг ялгаагүй Бээжингийн их сургуульд байж байхдаа би манай ангид явж байгаа залуучуудыг хичээлээ хийхгүй бүр ингээд нойр хойлгүй орой шин болчиход хахад хичээлээ завсар юу очиж хичээл орохгүй өдрүүд байдаг шүү дээ. Тэгэхэд ингээд одоо хичээл ороогүй танхимууд ингээд хоосон гэдэг байхгүй. Юу дүүрэн пик дүүр оюутнуудтай багш байгаа мөглөө багш байхгүй. Тэгээд зүгээр оюутнууд хичээлээ давтгаа чимэг ороод шивнээл ороод хичээлээ хийгээл ингээд октод хүүхэд хоорондоо үргэлжлэн тэгэхэд чинь эртнийхэн хоол өдрийнхөө хоолыг идчихэл жоохон амарчээл орж ирэл хичээл ороогүй цагууд дээр хичээлээ хийгээ суугаад байгаа байхгүй. Гэхдээ би манай Монгол оюутнууд яадаг хичээл ороогүй хичээл авахгүй юм чинь 6 цаг партидад ийш тийш явчихж байгаа. Би тэг өөрийгөө харчаад би амар тэрэн дээр аяг буруутгах юмсэн. Би ингээд хичээл суух төвчээргүй юм. Би ямар сонин юм бэ? Надад ямар ч хатуужил алгаа. Би энэ гой танхимд орж ичээд ийм мундаг багш нараар хичээл заалгаж байгаад хэл мэдэхгүй ингээд өнгөлөө сууж байгаа орно. Хичээлээ яаж хийж байгаа нүдэд гаргаад сурыг та гэдэг ингээд аягүй их төвчтэй байсан. Би Монголд хизээч тэгж сурж байгаа оюутныг хараагүй. Гэтэл хятад биш үү? Өнөөдөр хятадууд ингээд хэдэн зуугаараа саятангууд болж ин дэлхий заяар ингээд тэр бунтангууд гарч ирж байна. Саятангууд гарч ирж байна. Би тэрийг гайхгүй байгаа байхгүй. Ягаад гэвэл би оюутан байгаа тэд нартай зэрэгцээд явж байхдаа тийм хичээлтэй мөрөлтэй оюутнуудыг хараад би энийгээ яваад миний дүү хичээлээ ингэж яа шүү. Би ингэж яа шүү. Хичээлээ одоо сайн хий. Сайн амар гэдэг юм. Би энд амар сайн хийсэн. Оюутнууд хоорондоо биш үү? Хин хичээлээ хийхгүй нь одоо энэ сургуулийн төлбөрийг аав ээж ингэж төлөөл дахиж чамайг цаашаа явахыг шийдэж чадахгүй шүү. Тэгэхээр хятад өрсөлдөөн ихтэй учраас чи нэг л Бээжингийн сургуульд азар орцсон болов чи яаж хийж агаад энэ сурцсан юм аа мэрэгчлэр ингээ амьдрах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ар гэр чинь угаасаа ядуу. Аав ээж чинь угаасаа энэс илүү дийлэхгүй учраас чи одоо өөрийгөө авч явах хэрэгтэй нэ чи мэдэх хэрэгтэй байна гэдэг дээр хятадын тэр боловсролын систем маш сайн ярьдаг байсан. Тэр утгаараа би одоо хятадуудыг үнэхээр хайрлаад үнэлээд байгаа хгүй. Манай монголчууд муусаа хужаанар гэж нэг дарамжлаад нуулаад идэв юмсэн. Би яг одоо жишээлбэл 90 ч юм уу ингээд замын өдрөө болоод нэг монголчууд хооронд хятадууд хооронд өвөр монголууд хооронд болж байгаа зөрчлөөнийг харж байгаа байхгүй. Тэгэхэд манай монголчууд амар муу санаатай өөрсдөө юу ч хийж чадахгүй ээжээж хоосон муухаар ямар боловсралгүй муу санаатай. Тэр хүнд итгэж ингэж бизнес хөгждөг гэдгийг нэг ойлгохгүй байгаа байхгүй. Өөрөөсөө амар бодлон зөрчил тгий гэжсэн ингэж байгаа тий гэснэ ингээл тий гол нь нөгөө хятадууд өөр монголчууд чамд ингээд туслах га жоохон хийхмэл яваад сайн өөр монголчууд байдгийг зарим өөр монголчууд жоохон муу аргатай болцсон байдаг л та. Гэхдээ чи зөв түншээ хараа зөв юм аа өөрөө хэрэглэж чадахгүй бол чиний бизнес алдагдaltaй яг чиний л хохих байхгүй. Бид нар амьдрал дээр яг ийм байгаа. Бизнес хийх өөрөөсөө бид нар юм хийж сураагүй аргыг олж сураагүй хүний аманд орохоос өөр арга байхгүй. Энэ нь шудраг үнэ шүү. Энийг лайк дараараа, блог дараараа, шеэр хийгээрэй заяа. Миний энэ хийж байгаа лайвыг яг энэ хийж байгаа. Одоо лог дараахтаа харъя. Үнэсээ би бүгдэнд нь яг үнэнгээ чи хэлээд өгье заяа. Үнэнгээ чи нөөсөн. Амар маск хуулдаг хүн гараад ирсэн тий. Та нар миний маск хуулах талаар видео үзсэн үү тий? Тэгэхээр ганчим бүр арчаад ижээ. Сайн уу яг ингэж өөрийнхөө эрчүүл сэтгэл хөдлөлөө гаргаж сурмаар байгаа юм даа гинэ. Бас баярлалаа. Хэлсэн баярлалаа. Тэ нэг ийм том юм байгаад байна. Бид нар өөр хүмүүсийнхаа төлөө өөрийгөө золиосчээд өөрөөний гаднаас нь хардаг хүн болчоод би эдгээр ингэж байгаа юм чинь гэдэг бэлэнчлээ яваад юм. Хүүхдээ миний үр чадаагүй юм дээр хүрчих гээд хүүхдэд оромжлоод байгаа юм шиг тийм байгаад байна. Гэтэл яг үндэ ийм байгаа байхгүй. За хүүхдэд оромжлоод гэхэд хаашаа хүүхдийгээ өөрийгөө мандаад гаргацсан. Гэтэл хүүхдүүд нь аав ээж ингэж хичээсэн учраас би энэс дээр байх хэрэгтэй гэд хоосон хийрхэлтэй амьдрал руу ороод байна. Аюу хэцүү байгаад байна. Хүүхдээ бид нар өөрсдөө үлгэр жишээ болох хэрэгтэй. Хүүхдийг миний үлгэр жишээ болоотхоо гэдэг хүүхдүүдээ. Би чамд л одоо хамгийн юм өгч шүү. Чи одоо чиний хийх цаг гэдэг хайчдаг. Өөрийгөө гаргуун таяад хүүхдүүдэд явуулчихдаг.
Хүүхдүүд чи явж байхдаа ингээд аав ээж одоо хөвгшөрцөн үү юу яатсан үү чамд тоохгүй байгаа байхгүй. Яагаад гэвэл чи хоцрогдоод байгаа байхгүй. Хүүхдүүд чинь чамтай үлгэр жишээ болгоод чамтай харилцах хэрэгтэй байдаг. Бид нэг тусдаа нэг нь амар ядарч хүүхдүүд чинь гайгүй явах хэрэггүй явж чадахгүй аав ээжийг өргөдөд нөгөө аав ээжийг аврах хэрэгтэй байхгүй. Нөгөө аав ээж нь ядарсан. Өөрөөс чи сайхан амьдрч чадахгүй жиж ямар юма балаараад байгаа юм. Өөрөө сайхан чи амьдрч чадахгүй өөрийнхөө амьдралыг зөв аваа явж чадахгүй жиж хүүхдийнхаа лай болоод яваад их юм. Чи өөрийнхөө амьдралыг авч явах юм аваа явах сурах хэрэгтэй юм сураагүй одоо гайл үнчингээр одоо юу гэдэг нэг муухай үг байгаад байна те. Тэр гай барцтай ягаад хүүхдийнхаа нуруунд дээр үүрүүлээд байгаа юм. Тэрийг чи өөрөө сайхан яваад хүүхдүүдтэйгээ үнэхээр хүүхдүүдээ сайхан яваасаа гэж байгаа чи өөрөө хөгжих хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүдтэйгээ тэр гой нүднүүдээрээ хараад харилцдаг ойлголцдог миний үйл хийжээ шүү. Ингэж шүү. Тэгэхэд манай аав ээжүүд ингэж байгаа байхгүй. Хүүхдүүд нь сайхан юм ингээд юу яагаад ингээд юу яхахлаар за тэр чинь тийм шүү. Миний хүүхдгийг тэр хүнтэй харилц. Энд чинь муу юм гэж ардаас нэг амар муу санаатай ховж хөөцөлсөн яриад байдаг. Чи ингэж болохгүй шүү. Энэ хүмүүс чинь муу шүү гэх юм. Муу санаадад нөгөө хүүхдүүдээ ингээд юм зөөхөн зориг хийгээл аав би юм мөрөөдөл байна, ийм гой зориг байна гэхээр ардаас нь стаа наад чинь би наад чинь үгүй. Наадхаа бол миний хүү одоо ингээд наад чи наад мөрөөдөлч ерөөсөө мөнгө төлөхгүй чи мөнгө төлдөг ажил хий. Мөнгө төлдөг бол юу ч хамаагүй хийгээд мөрөөдлийг алаад байдаг. Мөнгөний төлөө амьдарч байгаа боо шиг болгоод тархийг угаагаад байдаг. Бид нар ийм байдалтай байж Монгол улс хөгжихгүй. Яг шударга хэлэхэд би оюутан байхдаа харсан мэдрэмж яг одоо хүртэл яг Монголд байгаа байхгүй. 20 жил, 30 жил, 40 жилийн өмнө үйл ажиллагаа одоо хүртэл яг энэ Монголын юмд баг нэг юм хамын тогоо шиг тий энэ тэндээ байж байгаа хүмүүсийн чи чадахгүй чи мэдгүй. Одоо намайг би энэ Facebook дээр лайв хийгээд одоо хүмүүст ингээд юм ярьж байна. Хүний тарих угаалаа гэж сони юм ярьж байна зарим хүмүүсээ. Чи одоо өөрийгөө хэн гэж бодоод байгаа ийм үнэтэй юм яачаад одоо нэг өөрийгөө нэг амар өндөр гэж бодсон, гайгүйгээ бодсон 5 сая төгрөг гинэ чиний наад юм чи хэн юм яа. Ийм хатаархалтай амьдрал байгаа байхгүй. Ийм бохор амьдралаар бид нар амьдарч болохгүй. Арай л дэмдээд юм тий. Чи өөрөө чадахгүй юм чинь өөр хэн нэг хүн хийхэд бид нар хатаархаа доош нэгээд байгаа байхгүй. Амар муухай. Амар өөрийгөө амар лаг явуулсан. Чи чадахгүй юм чи өөр хүн хийж чинь чи зүгээр амаа амхаа зүгээр shut up тий. Тэр зүгээр үнэн зүгээр нь сонсоод үнэнгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Ийм новшин амьдарч болохгүй шүү дээ. Нөх амар новшин царайлчаад нөх амар новшин орлоготой нөх өөр чаддаг юм байхгүй. Юу чаддгийг л атгаад хүнд үзүүлчих юм байхгүй гэж олон юм хуцаа бололтой зарим хүмүүс тий. Заримдаа би бүр ингээд зарим хүмүүс бүр тгий хилцсэн шударга юм шиг байна. Тэгэхээр амьдрал дээр нэг юм гайхамшигтай юм явагдаад байна. Бид нар нэг уг нь өөрөө хийгээд чадаад болчвол хүнд атаарах хэрэггүй дээ. Би өөрөө оролдоод ингээд хийж явах явцдаа нэг юм ойлгосон. Надад атаархал гэдэг нь бас байхгүй байсан байгаа. Их бага хэмжээгээр энэ хүн мундаг шат болон би өөрөө юу ч хийж чадахгүй штэ гэж байгаа хүнд атаарах юм. Яг үндэ. Би юу чадахгүй энэ хүмүүс мундаг яваад байна штэ гэж атаарч байгаа хүн энэ муу санаатай л наад чи айхтар. Энэ айхтар хүнээс болгоомжилж явах гэж ойлгоод манай монголчууд. Гэтэл яг үндэ тийм биш байхгүй. Тэр хүн чи айхтартай биш нэг арай нэг өөрийн чи ойлгохгүй байгааг нь ойлгоод хэрэгжүүлээд хүчийг олоод явж байгаа хүн айхтар байх нь зүг биш үү? Зүг шүү хэсэг багтаараа тий. Энд нэг аюул биш үү гэдгийг болгоомжлох ухаан хүн болон байх хэрэгтэй байхгүй. Жирийн хүний байх хэрэгтэй ойлгох хэрэгтэй юм битгий тэгж нэг хүндээ одоо тий буруутгаж харалтаа. Чи ч гэсэн өөрөө айхтар байхгүй. Чи өөрөө айхтартай тэр хүнийг айхтар юм ууж байгаа байхгүй. Бид нар тэрийг харах хэрэгтэй тий. Амьдрал дээр бид нар өөрсдөө чадахгүй болвол хүүхдээ чадуулж чадахгүй. Бидний ирээдүй юу юм бэ гэвэл хүүхдүүд Монгол улсын ирээдүйг Монгол улсын ирээдүйг гоё болгохыг гэж буцаад байгаа юм бид нар өөрсдөө тий. Тэгтэл яг амьдрал дээр бид нар Монгол улсын ирээдүйг би өөрөө юмаа хийхгүй байгаа байхгүй. Хийх ёстой юмаа хийхгүй. Хүүхдүүдийнхаа нуруунд дээр би энийг хийц одоо болоо. Би чамайг төрүүлсэн. Чамаа чиний сургалтын мөнгө төлж одоо тэгээд үлдээлийн чиний тавьчих чам хаашаа. Тэгээ өөрөө нэг ингээ хэдэн жил хүүхдээ хараа гэртээ суудсан ч юм уу. Эсвэл хэдэн жил болсон болоогүй ингээл энэ тэндээс нэг жоох юм ордож үзээд, нэг ганцхан аймаа хийж үзээд, нэг дэлгүүр ажиллаж үзээд, нэг офис нэг жоохон тим менежер хийх чаа айдаал. Эсвэл нэг машин унж үзээд, тэгэл нэг байшаа авч үзээд, тэгэл дуусаа. Миний амьдрал би яг хичээгээд бүтээсэн юм. Би яг энийг хийгээд чадчихлаа энэ амьдралаараа гэж бахархах юм чамд байна уу? Гэтэл тийм биш байхгүй. Тэр чинь одоо чиний худалдаад авсан машин хэдэн жилийн дараа тэр гоё шин байсан. Манай аав ээж байрч гэсэн анхудаа байраа худалдаж авахд аюу гоё шин байсан. Бүгдээрээ хараад вау ямар гоё байшин бай. Ямар гоё олон өрөөтэй бай гэж бүгдээрээ хэлчихсэн. Хэдэн жилийн дараа 5 10 жилийн дараа 20 жилийн дараа тэр байшин нуудаад аав ээж маань хөгшөөд ингээд юу яагаад эрэхтэй ялгаагүй адилхан нөгөө байшин чинь ингээд нэг хүндий хоосон нэг жоохон гэрэлт муутаа ч юм уу дуучин харагдаад хэлчихэж байгаа байхгүй. Тэрнтэй ялгаагүй. Энэ чиний авах гээд байгаа байшин, чиний худалдаж аваад байгаа байр, одоо худалдаж авсан машин
2 жил, 3 жил, 5 жилийн дараа ингээд алга болоод байгаа байхгүй. Нөгөө дуурахгүй байсан одоо юу гэдэг моторч ингээд сонь дуураад янз янзын болохгүй болоод дугуйч ингээд яагаад хилэгдээл муудаад эдгээр бүгдээрээ илэгдэнэ. Гэвтэл чиний хийж бүтээсэн гэдэг байгаа юм чинь чамааг өгөхгүй ерөөсөө үлдэх нэг ширхэг чинь байхгүй байхгүй. Чиний худалдаад авцсан гэдэг байгаа юм чинь эргүүлээ чамааг өгөхгүй үлдээд амьдралд энэ хүний амьдралд энийг хийчлээдэ гэдэг бахархал юу ч байхгүй байхгүй. Чиний бүтээсэн бизнес байхгүй бол чамд харуулах юм байхгүй. Чиний хийгээд одоо би насаараа багш хийцэн гэдэг хүмүүс байгаа амар ядууч гэж зарим багш нар арай гайгүй байдаг л да амьдралдаа бас нэг боловсралтай өнгөсөн арай л гайгүй. Гэтэл насаараа багш явсан гэсэн мэтлөө би ингээ багш нь одоо ядарчлаа багш нь хөгшөртлөө гэдгийг сонсож байгаа. Гэтэл яг үндэ тэр багш чинь үнэхээр ядарч хөгшрөхөөсөө илүү тэр багш энээс илүү би багшийнхаа мэрэгжлийг ашиглаад одоо энэ бизнес хийж болох юм байна. Одоо багш учраас би улам үлгэр жишээ одоо оюутнуудтайгаа шавнартайгаа зэрэгцээд ажлын амьдраа гэдэг сэтгэхүй маань байхгүй болсон гэдэг байхгүй. Нэг л амир хөгшин би насаараа хүний дарамтлаастай бид нар ийм байгаа. Настаа өнгөрлөөр хүний хүндэтгэл авах хэрэгтэй гэж ойлгодог. Бас нэг эсрэг утгаараа тийм биш байхгүй. За би настаа өмнөсөд оромжлаа үзээ эсрэг утгаараа тэрийг зүгээр нь ойлгоорой. Бид нар настаа хүн болоод мэрэгэн ухаан байх хэрэгтэй. Тэрнээ насаа дагаад ухаан байх хэрэгтэй. Насаа дагаад хийцэн бүтээцэн юм гайхамшигтай харагдаж байдаг. Хүн өөрөө ирэхгүй хүнээр хүчиж хүндэтгэлийг авахгүй ш. Хүн өөрөө ирэхгүй уулцсан хүн болгоныг инспирэшн өгөөд вау энэ ямар гайхамшигтай мундаг хүн бэ гэдэг мэдрэмжийг бид нэр өгсөй гэж үздэг. Би өөрийгөө настаа болоод би хизээч би ийм хөгшин учраас гэж хэлэхгүйгээр би ийм амьдралдаа ийм хийгээд бүтээчлээ гэдгийг хараад хүмүүс үнэхээр хараад намайг зүгээр нэг миний хийсэн юмыг хараад л хүндэлдэг. Миний нэрийг сонсоод л хайрладаг. Тийм байгаасаа л гэж би үздэг. Би тэмцэл ажилладаг тийм. Өгөх тэртээ тэргүй би энэ хүний амьдралд хийж чадах юм а яг энэ момент дээр чамд өгцөнд бол чиний хүүхэд бас нэг юм ойлгоод чи өөрөө ч гэсэн бас нэг юм ойлгоод суралцаад явахд хэрэгцээтэй байгаа байхгүй. Тэгээд би одоо яагаад энэ сэдвийг хүүхдийнхээ сургалтанд зориулж явахаар нь өөрийгөө сургаач, өөрийгөө хөгжүүлээч гэдэг юм маш сайн хэлмээр байна. Чи өөрөө өнөөдөр энэ жилийг хөгжиж өнгөрөөг бол эх жил чи дахиад майжгах гэдэг. Чи тэрнийг ерөөсөө үн цэнийг нь ерөөсөө ойлгохгүй байхгүй. Энэ жил чи юм хийгээд сурчвал эх жил чи магадгүй цээж дүрэн би ийм хийцэн юм та гэдэг юм чинь гарчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр тэрийг ерөөсөө дутуу үнэлдэг. Тэ? Тэгэл тэгснэ би бизнес хийсэн дээр бол одоо бизнесийнхаа жоохон материал илдээ юм нөгөө бараанда явсан дээр үү гэж хүмүүс асуудаг. Тэгээд аль нь үнцэнтэй юм? Бараа чи үнцэнтэй юм, чи толгой үнцэнтэй юм, чиний чадвар үнцэнтэй юм. Аль нь үнцэнтэй юм? Аль нь хөгждөг юм? Аль нь алга болдог? Энэ барааг авлаа гэд тэр чинь хөгждөг бараа биш байхгүй. Чи хин нэгний хүний агуулгад байсан барааг Монголын агуулгад шилжиж байгаа. Монголын гахаан дотор ширээд Монголын агуулгад чирж авчирж байгаа. Тэрийг хин нэгэн хүний шкафанд л авчиж өгч байгаа. Тэр чинь өсдөг юм уу? Хөгждөг юм уу? Тэр чинь нэмэгдээд орд хэд дахин үжигдээд ингээд хүний амьдралд инспирэшн өгдөг юм үгүй. Нэг хүний биеинд шингээл өмсөгдөөл хэсэг хугацааны дараа өгчээл одоо 100, 200, 300 өмсөд хүний хүч учирдаг шүү дээ. Яг үндэ тэр байхгүй. Бид нэр хувц суунар гэж яваад байгаа. Гар утас гэж яваад. Яг үндэ одоо жишээ бидний барьж байгаа энэ гар утас тийм. За энэ гар утсыг харъя. Энэ гар утас үнц нь одоо хэд байдیں۔ Тэ хэдэн сая төгрөг. За сая төгрөг бодчихъя. Гар утас. iPhone. За сая төгрөг iPhone. Жилийн дараа хэд энэ сая төгрөг жил хэрэглэж утас чинь өмнө буурнаад 700, 800. Модель нь ч гэсэн буурчин. За 700, 800. Тэгэн гутаа тэрний дараагийн жил 500, 600 болчих. Тэ 2, 3 жил барьсан утас одоо тэг өвөө эмээ болчиход байна. Энэ үнц нь нэмэгдэхгүй байхгүй. Тэр гэхдээ энийг хэрэглээд явж байгаа хоорондоо миний бизнес хийцэн, бизнес хийгээд ашигласан миний гар утас явж байгаа. Би энэ гар утсыг ашиглаад мөнгө хийгээд байгаа байхгүй. Тэг энэ гар утас өөрөө үнц цэнгүй байхгүй. Энэ гар утасны мөнгө нь жил ирэх тусам буураад байгаа байхгүй. Үнэн чанартаасаа гар утас учраас би энэгээр лайв хийж явж байна. Энэгээр одоо юу гэм батарей хамаг юм сайн учраас би ямар ч хэсэн гар утас маань гацаад авахгүй бүрэн ажиллагаатай сайн ажиллагаатай яваад байна. За ихтэл энэ гар утас мөнгө хийж гэнэ үү? Бас цэвэр тийм биш. Миний тарих мөнгө хийгээд байгаа байхгүй. Энэ гар утсыг удирдах байгаа миний тарих. Би смартфон гэдэг юм барьж байна тийм ухаалаг утас гэдэг юм барьж байна. Гэтэ миний тарих хэдэн ч смартфон авах хэмжээний ажлыг сэтгээд энэ гар утсаар дамжуулаад хийгээд байгаа байхгүй. Гэтэл манай хүмүүс гар утас авахын төлөө ажиллаад идэг. Ардталт нь байж байгаа ухаан тэр гар утсыг ашиглаж байгаа толгойг ерөөс хөндлөхгүй байхгүй. Гар утас хэрэгтэй юм уу чамд энэ толгой хэрэгтэй юм. Аль нь чамааг амьдралд хүргэх юм. Аль нь чамааг мөнгөтэй болгох юм. Аль нь чамааг зөв сэтгэж сайхан амьдрахад чиний амнаас гарах үгийг аль нь заадаг юм. Энэ гар утас биш байхгүй. Чиний амнаас гарах ёстой ухааныг, чиний толгойноос гарах ёстой мэдлийг
Энэ зааж өгөх юм уу? Үгүй. Тэр зааж өгөх байхгүй. Эндээс орж ирж байгаа юмнуудыг чи энэ гар утастай утасгүй нэг ямбын утас хэвлэж болно заяа. Хамаагүй. Смартфон үеж биш үеж болно. Чи мөнгө юмнууд нэг 500-аар ч юм уу 300 мянган төгрөгөөр 200 мянган төгрөгөөр нэг хямдхан утас авлаа гэж үгүй заяа. Ялгаа байхгүй. Энэ хэрэглэж байгаа толгойн чинь чанар чансаа тэрийг бүрэн ашигладаг байхгүй. Хэрэглэж байгаа толгой чинь муу болоод ямар ч гар утас байсан бай, ямар ч гоё үнэтэй компьютер бай ялгаа байхгүй чи ядуу амьдрах гэдэг байхгүй. Тэ? Энэ толгой уушдаг те чиний хэрэглэж байгаа компьютераас илүү үнцэнтэй, чиний унж байгаа машинаас илүү үнцэнтэй, чиний амьдарч байгаа байшингаас илүү үнцэнтэй байхгүй. Чиний бүтээж чадаагүй бизнесээс илүү үнцэнтэй. Тэ? Чи алдагдж байгаа боломжоо ерөөсө тооцоолохгүй юм. Чи хэдийн хэмжээний мөнгийг хийж чадахгүй гэдгийг ерөөсө харж чадахгүй гэдэг чинь чиний тархитгоо аягүй бүрхэг байхгүй. Чиний мэлмий бүрхэг байна. Чиний тархитгоо юмыг тод харж чадахгүй. Би ийм хэмжээний юмыг хийгээд чаддаг болчвол энэ мөнгөөрөө би ядарсан хүмүүс тусалж чадна. Ядарсан хүмүүс туслахтаа тэдэрт мөнгө өгөхтэй биш байхгүй. Чи толгой ядарсан хүмүүс ядуу байдлаас гарахт нь ухаан өгдөг байхгүй. Тэр ухааныг өгөх хэсэгт нь чи зогсож чадахгүй, ажиллаж чадахгүй бол Монгол улс тэр чигээрээ сөнхгөөд байна. Яг үүндээ би шударга хэлчихээ. Монголын нийгэмд хужаанаар олон орж ирж байгаа ингээл одоо хятадууд их байна, японочууд их байна. Жил ирэх тусам гадны хүмүүс орж ирж байгаа бизнесүүдээ хийгээд монголчуудыг хийж чадахгүй бизнесийн зах зээл гэдэг англичууд орж ирж байгаа, америкчууд орж ирж байгаа янз янзын бизнесийн санаанд орж ирж. Монгол бизнесүүд өөрсдөө бизнес хийж чадахгүй зүгээр нэг франчайз маягаар нөхрөлбөр бизнес Монгол руу оруулж ирээд эсвэл тэр бизнесийн салбарыг Монголын салбар дээр оруулж ирэл тэгэл болчиход ингэж хараад байна. Гэтэл яг тийм биш байгаа байхгүй. Эсрэг утгаараа би Монгол хүн өөрсдөө сэтгэхэд тэрийг хийх боломж шанс байгаа гэдэг миний бизнес гэдэг хөтөлбөр хэлээд байна. Ганцхан тэрийг хийхэд чинь дутагдаад байгаа юм чи юу вэ? Тэр одоо том брандуудыг Монголд шахаж байхаа оронд өөрийнхөө брандыг таниулж гаргаж ирээч. Өөрийнхөө хийх гээд байгаа бүтээгдэхүүнийг юмыг хүмүүс танилцуулж сураач. Чи юуны төлөө ажиллаад байгаа тэр бизнес хийж болдгоо шүү гэдэг инспирэшнийг залуучуудад өгдөг. Монголчууд хийхгүй бол өөр гадны хүмүүс орж ирж хийгээд байна. Монголчууд орж ирээд гадны хүмүүс орж ирж байгаа гадны мөнгөч орж ирээд гадны хүний амьдралыг сайхан болгоод ингээд Монголын зах зээл дээр байж байгаа монгол хүний нэг муу ядарсан хүний одоо юу гэдэг танаа гэрийн талхыг худалдаж авч байгаа тэр сүлжээний дэлгүүр чи юу вэ те тэгтэл тэрийг ажиллаж байгаа хүнсний супермаркет чи эзэн гадны хүмүүс солонгос ч юм уу одоо юу япон ч юм уу юу гэдэг те орс ч юм уу нэг юм бүтээгдэхүүн байна гэдэг чинь тэр бүтээгдэхүүн худалдаж авч байгаа тэр бүтээгдэхүүн гүйцэтгэж байгаа хүмүүсийн бүтээгдэхүүн мөнгөний авч байгаа байхгүй юу гэдэг гарч байгаа ашиг тэрийг авлаа гэж зарлаа гэж тэр хүмүүсийг баяжуулаад байгаа боловч монгол хүмүүс өөрсдөө бүтээгээгүй болоод жил ирэх тусам сүрээд байна. Монгол төгрөгийн чинь ханш чинь жил ирэх тусам унаад байна. Яагаад монгол хүмүүс өөрсдөө бүтээхгүй учраас монгол төгрөгөөр юм хэрэггүй байгаа байхгүй юу? Худалдаж авахд аюу хэцүү шүү дээ. Та нар зүгээр бодит ингээ хараад үзээ. Дэлхийн зах зээл эдийн засгийн өөрчлөлтийг харалтаа. Эдийн засгийн өөрчлөлтүүдийг авчирдаг, өөрчлөлтийг хийдэг хүмүүс хийн байдаг юм бэ? Бизнес хийдэг хүмүүс байгаа байхгүй юу? Улс төрчид биш. Эдийн засгийг хөдөлгдөг хүч нь хинд байдаг юм бэ? Хэний гарт байдаг юм бэ? Бизнесүүд байхгүй. Саяхан хэд хоногийн өмнө бид нар хэдэн сар жилийн өмнө Марк Зукерберг ярилцлага хийгээд ингээд ярьжсэн. Тэрэн дотроо маш олон улс төрчид Марк Зукербергийн тэнд одоо нөгөө hearing гэдэг шүү дээ. Одоо сонсгол гэдэг юм уу? Нэг юм юу байгаа байхгүй шүүх хурал шиг нэг тийм яриа өрнөж байгаа байхгүй. Тэрэн дотроос энэ юм дээр ийм power хаана байгаа даа хүч чадал хаана улс төрчид биш бизнес хийж байгаа хүнд байгаа байхгүй. Эдийн засгийн өөрчлөлтийг хийхэд Марк Зукерберг тэгээд ойлгоцсон ингэж хийж байгаа байдлаа нөхцөл байдлаараа ингээд тайлбарлаа бид нар техникүүд юм байгаа ийм учраас ийм юм сайжруулах хийя та нарт одоо ямар юу вэ эргүүлээ харахаар улс төрчид хүч байхгүй болсон бизнесүүдэд хүч байгаа байна. Тэгэхээр бизнесүүд өөрсдөө улс төрд Монголын улс төр болохгүй байх гэхийн оронд сайн бизнес хийгээд Монголын эдийн засгт нөлөөлөх бизнесүүдийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгжээж улс төрчид бизнес Монгол улсыг сайжруулах байхгүй. Улс төрчид бол жил болгон яриад байна. Би улс төрчийг бас муурж байгаа юм биш. Гэхдээ эсрэг утгаараа их бага юм байгаа. Яг нь юуныхаа хувьд улс төрийн бодлогоор ямиг сайжруулахад хурц аягүй удаан байдаг. Яг шударгалаад хүний сэтгэл зүйнээс шалтгаалаад, нийгмийн сэтгэл зүйнээс шалтгаалаад улс төрд нөлөөлөл аягүй хэцүү байдаг байхгүй. Олоход аягүй хэцүү. Эрх мэдэл авахд аягүй хэцүү. Энд чинь аягүй хөдөлгөөрөөр гарч ирдэг. Тийм амархан бас биш байхгүй. Гэхдээ бизнесээр хийх шанс өгдөг. Хин мөнгөтэй хүчтэй байдаг гэдгийг та нар мэдгүй ш мэдж байгаа. Гэтэл Монголын нийгэмд бизнесийн хүч чадлыг ашиглаад нөлөөлж чадсаар хагаад одоо бид нар ерөнхийлөгч болсон хүн чинь бизнес хийж байгаад ерөнхийлөгч болсон шүү. Бизнес хийж байгаа хүн бусдыг хөдөлгөөд байгаа байхгүй.
бусдыг өөрчлөж байгаа байхгүй. Бусдын сэтгэхүйг өөрчлөж байгаа байхгүй. Бизнес хийх явц чинь амархан биш. Enterprise хийх гэж амархан биш. Гэхдээ enterprise хийх хоорондоо улсыг удирдах ухааныг суугаад авсан байгаа байхгүй. Та нар тэгээ хардаа. Эхлээд бид бизнес хийж сурчээд, эхлээд бид нэр өөрсдөө хөгжүүлчихэд, эхлээд бид нэр өөрсдөө чаддаг болчиод улсдаа нөлөөлөх чадварыг сурдаг юм байна гэдэг дөнгөж цаг бид ерөнхийлөгчөөс харж шүү дээ. Нэг ийм үе шат явагдаад байгаа байхгүй. Үйл үзэгдэх хууль явагдаад байгаа. Бид нар одоо Америкийн ерөнхийлөгч Дональд Трампыг хар тий. Бизнес хийдэг хүн явж байгаад улс төрлөө орчод байгаа байхгүй. Улс төрлөө хичнээн муу хийжсэн ч бай, юу хийжсэн нь хамаагүй эргүүлээд бизнес хийж байгаа хүн юмыг яаж хөдлөх вэ? Мөнгөөр юмыг яаж хөдлөх вэ? Ухааныг аюул сайн мэдрээд байгаа байхгүй. Бас хүний чадварыг, хүний нөөц олцоог яаж ашиглах вэ? Хин ямар чадвартай хүмүүсийг наашиг цаашаа гэж хөдөлгөхдөө Дональд Трамп мастер урлагтаа хүн. Яг үнэ. Чадaltaй хүмүүсийг өөрийнхөө бизнес рүүгээ татаж оруулж ирэхдээ deal maker гэдэг чадвартай байдаг. Юмыг хин хаана арилжаа 8-ны чадвартай хүн байхгүй. Тэгэхээр тэр арилжаа 8-ны чадварыг эзэмшсэн хүн өнөөдөр улс төрлөө орж ирдэг байхгүй. Бид нар сайн харсан те Америкийн ерөнхийлөгчдийн ингээд хооронд болж байгаа зөндөө их Британийг харж байна. Тэгэхээр бизнесийн биш ёс зүй сайтай удирдагч, манлайлагч дэлхийд гарч ирэх хэрэгтэй байхгүй. Ёс зүй сайтай бизнес хийдэг хүн үнэхээр ямиг зөв явуулах хэрэгтэй. Тэгэхээр ёс зүй сайтай гэж байгаа хүн маань ядуу яваад байвал хүч чадал байхгүй. Ёс зүй сайтай чи өөрийнхөө ямиг зөв гэж одоо шудраг байлгах гэдэг бол энэ дэлхийг одоо ертөнцийг Монгол улсыг шудраг хуультай шудраг ертөнцтэй шудраг сайн явуулъя гэж бодож байгаа бол чи өөрийнхөө шудраг ямиг зөв гэдгийг батлаад бизнесээрээ мөнгөөрөө харуул л та. Оншгонох одоо хэрэггүй байгаа байхгүй. Би яг үнэнгээ чи хэлчихье те. Бид нар өөрөө чи чадахгүй байж өөрийнхөө мэдгүй байгаа ямиг өөрийнхөө илэрхийлж чадахгүй байгаа ямиг нийгэмдээ буруутгаад байна. Чи мөнгөтэй бол хүмүүс чамайг сонсно. Чи бизнестэй бол хүмүүс чамайг сонсно. Чи чаддаг юм харуулсан бол хүмүүс чамайг хуцаатай гэж байгаа юм шиг өөдөөс нь чиний өөдөөс чи хуцаа болж ирсэн. Хуцаж байгаа хүмүүс ээжсэн ч гэсэн эргэн тойронд байж байгаа хүмүүс чи одоо юу яриад байгаа юм? Чи өөрөө энэ хүний хажууд юу хийсэн гэдэг тоохгүй болж хэлдэг. Хүмүүс хуцсан ч гэсэн хуцсан хүмүүсийг чи дугаа болох хүч чадалтай болж ирсэн. Тэгээ би тэрийг чи хэлээд байгаа юм тий. Намайг Facebook дээр ч юм уу саяхан нэг өдөр нэг тийм сонин коммент авчиж байгаа хгүй. Зайлал да гэсэн. Тэгэхээр одоо бүр инээд үрээд байгаа хгүй. Яагаад гэвэл энэ хүн дийлэхгүй байгаа хгүй. Гэрэл харчаад энэ хүн өөртөө харахуутай байгаа байж байгаа гэдгийг хараад батаахад байгаа. Гэхдээ ялгаа нь нэг. Хэрвээ чи юм хийдэг болоод юм хийж чаддаг болоод үнэхээр ямар ч хүн чамд атаахад цусоо чадахгүй хүчтэй болчихлоо. Бизнес чинь тэрийг авчирдаг. Тэр мөнгөний том хүчтэй машиныг авчирдаг. Ич чинь байхгүй. Тэгээ би эргүүлээ сэдв рүүгээ орох гэх тээ. Хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлөх гэж явхах оронд өөрийнхөө сургалтынхаа төлбөр төлөө. Өөрийгөө хоцруулахгүйгээр ямыг сураа. Өөрийг чаддаг болчих хүүхдүүд чинь тэртээ чамаас илүү чаддаг болно. Гэтэ чи чаддаг төвшөндөө хүрээг бол чамаас дээшээ явж чадахгүй байхгүй. Чи чаддаг төвшөндөө хүрч иж хүүхдүүдэд инспирэшн хэрэгтэй. Хүүхдүүд чинь тэртээ цагийг нэрвэлээ өөрөө дэлбэлээд явчихна. Гэтэ дэлбэлж чадахгүй нэг хугацсан даалгавчтай хүүхдүүдийг гаргаж ирэхээр хүүхдүүд чинь аригчин болоод байна. Өөр хүүхдүүдэд тижээж чадахгүй хүүхдүүдэд чирэгцэн айлын авгаа болоод байна. Тэн охтууд чинь айлын авгаа болоод шүү дээ. Хар угаасаа 30 эдтэй 20 эдтэйгээс ингээд яаж исэн авгаанаар болсон. Өөртөө амар итгэлгүй ингээд нулимс туурсан. Би одоо тэггүй яах вэ? Хүний үгийг харсан. Өөрийнхөө үгэндээ итгэхгүй. Манай нөхөр ингээд намайг тэгээ гуугаад ингээд одоо тийм гэж хэлэхгүй юу гэж хэлэхгүй хүнээс гуугаад асуугаад байгаа. Гэхдээ ийм арчаагүй хүүхдүүдтэй болгоцсон байгаа байхгүй. Бид нар Монголын нийгэм ийм арчаагүй байдалтай хүргэсэн аав ээжүүд өөрсдөө яг яаж юм тэгэхээр яг өөрөө амьдралаа авч чадахгүй өөртөө итгэхгүй манай нөхөр тэгэж хэлэх нөхөртэй хэлэхгүй байхгүй. Нөхрийнхөө үгнээс зөрж чадгүй. Саяхан надаа нэг бүсгүүд асуултын юм дээр орж ирчээд надад хэлжсэн. Манай хүүхэд тэгж надад тэгж хэлжсэн. Та ч ямар аавын үгнээс гарах штэ гэж хэлжсэн. Тэ таач нэ. Тэгэхээр би өөрөө ирэхгүй нэрээ би яагаад үгнээс нь гадгүй юм бэ? Аав нь манай нөхөр дандаа зүг байд юм гэхээр үгүй штэ заримдаа айгүй буруу юм надад муухай үгээр хэлэхэд би хэлэх үггүй гэдэг. Би хэлэх үггүй би өөртөө итгэхгүй учраас энэ хүний мөнгөөр ингээд амьдарч байгаа юм чинь ажиллаж байгаа юм чинь ингээд би дугуй яваад байдаг. Манай үйл одоо зүг байгаа л ингээд амар мөнгөтэй яваад байдаг учраас би мөнгөгүй юм чинь ингээд хэлэх үггүй болчихдог гэж байна. Тэгээ аавынхаа үгнээс нөхрийнхөө үгнээс буруу нөхөр чинь буруу юм хийжсэн ч гэсэн хэлэх үггүй байх гэж чинь би мөнгөгүй учраас хүч чаддаггүй байхгүй. Би бизнесгүй учраас хүч чаддаггүй. Миний хийсэн юм, миний бодоод байсан юмнууд амьдраад ингээд хүний нүдэнд харагдчихвал тэр нөхөр чинь дугуй болчихдог байхгүй. Бид нар хүний өмнө хэлэх үггүй байгаагаа нөхрөөсөө ч юм уу гадна талд байж байгаа юмнуудаасаа шалтгаан хаагаад байх болохгүй болчих. Энэ амар шудраг үг байгаа тий. Та нар таалагдж байна уу? Хүмүүсээ таг хийсэнд нь баярлалаа. Яа,
хайртай шүү. Төмөр Батар сансарт яа гэж энэ тийм шүү. Бидний аав ээж тийм байсан. Одоо бид ч ерөнхийдөө тийм л амьдраад тийм л сэтгэлгээр яваад байна гэх яг зөв тэгээд байгаач. Яа. Би энэ циклийг чи гаргах гэдэг байхгүй. Энэ циклээс гарахын тулд би чамайг миний бизнес гэдэг хөтөлбөрт орооч гэдэг би шууд чамд хэлчихэ. Энэ бол чи ерөөсөө алдахгүй. Чи энэ аимшигын цикл, ийм аимшигын харахгүй юмнаас гарах инспирэшн авах, гарах хүч чадлыг авах. Би одоо энэс өөр би хэлж мэдхгүй байна. Энэс өөр яаж хэлэх мэдгүй байна. Ядуу амьдрах циклийг чи өөрөө зогсоох хэрэгтэй. Ядуу баян амьдрах замыг чи өөрөө хөгжүүлэх хэрэгтэй. Чи сайн явж иж мөнгө хүчээсээ авна. Бид нар нэг ингэдэг онгоцоор явахад сайхан би амралтаар яваад онгоцоор явж байхад bijсэн. Нөө аварын аюулын тухай яадаг шүү дээ. Гэхдээ за та нар онгоц хөдлөө шүү. За та нарын өмнө одоо тий аваар бодлоо төлөө гэх юм бол дээрээс ч одоо ийм агарын нөгөө нэг хүчил төрөгчийн маск бууж ирнэ. Тэгээ маск бууж ирэхэд хамгийн нэгдүгürt өөртөө зүгээрээ дараа нь хүүхдтэй зүгээр гэж байгаа байхгүй. Онлын яг тэрийг ярьдаг. Чи бид нар яг юм байхгүй. Би өөрийгөө авраагүй байж ээж хүүхдээ аварч чаддгүй гэдгийг тэр онгоцны зөвлөгөөнд хэлээд байгаа байхгүй. Чи хүүхдээ маск зүүжих хоорондоо өчүүл хүүхдийг чи хэн тижээх юм бэ? Чи хүүхдээ маск тижээгээд чи өөрөө амьсгал авч чадахгүй, амьсгалчинд авчаад аваад хүүхдийг чи аварч чадахгүй байхгүй. Чи өөрөө өчүүл хүүхдийг чи хэн авч явах юм бэ? Чи хүүхдээ сайн сайхан явуулъя гэвэл чи өөртөө ихлэх маск зүүх хэрэгтэй нэ. Өөртөө ихлэх чадварыг олох хэрэгтэй нэ. Өөртөө ихлэх хүчилтөрөгчөөр амьсгалах хэрэгтэй нэ. Чи өөрөө амьсгалж чадаагүй ээжэж хүүхдээ амьсгал гээд өөртөө л зозиолчод хүүхд чи ингэж харахтаа яадаг вэ? Манай аав ээж миний төлөө явж байгаа бүгцэн. Намайг тижээхэд би энэ лойцааг нь би өгчүүл орд нь би өгчүүл дээр гэж хэлдэг. Та нар Симба киног үгэнтэй Lion King буюу Аратныхтан хаан гэдэг кино тий. Тэгээ энэ кинон дээр яадаг вэ гэхээр Симбагийн аав нь өгдөг. Тий. Симбагийн аав нь хүүгээ аварч агаад буханд ингээд дайрагдаад өгчдөг шүү дээ. Хүүгээ яг авраад хад руу чидэнгутаа өөрөө унаад өгчдөг тий. Тэгээ Симбагийн аав өгөхөд Симба яасан дараа би надаас болоод аав өгчлээгээд Симба цутааж байгаа байхгүй. Хаан надаас болоод өгчлээ штэ гэдэг айцтай болоод хүүхд тэр үг цутааж авахгүй Симба бага насндаа бүр ингээд дэлгүүрээд хөдөө хээр газар очиод хэдэн сар жилээр юу ч байсан хамаагүй амьдрал шал утга Акуна Матата дуудаад хэлсэн тийм. Ялгаа нь юу вэ гэхээр хүн хамгийн том айц юу гэдэг юм бэ? Би аав ээжигээ төрчөөд өсчээд би аав ээжийн амийг аваа явуулчлаа гэдэг шиг айц юм байдгүй. Тэгээ үр хөвгт чи яг тэрнтэй адилхан мэддэг. Чи зовж байгаад өгчлээ болов гэсэн мэдрэмж төрүүлдэг бол чиний үр хөвгт бас яг чамайг дагаад зовоод өгчих үү гэдэг айц үүдэг. Чи би чамаас болоод зовоож яана гэдэг мессежийг хүүхдийнхаа төлөөс бүх сургалтын төлж явах хоорондоо би чи гаргаад байдаг. Энэ чиний чамайг юмарч татаагаагүй, юугаарч би татаагаагүй өсөж гин гэж яриад байдаг. Гэтэл яг үндэ хүүхдийнхаа юугаарч татаагаагүй гэж ярьж байхдаа яг үндэ чи чадахгүй байна гэдэг мессеж давхар явуулж байдаг. Би тэрийг би постн дээр ч үтчихсэн одоо яг чамд лайваар хэлээд өгөө. Яг амьдрал дээр юм байгаа байхгүй. Би өөрийнхөө юмыг өөртөө зориулаад өөрөө юм болгоод гайхамшигтай амьдарч байгаа хүүхдүүд тэрийг хараад өөрийнхөө мөнгийг олоод өөрийнхөө сургалтыг олоод өөрийнхөө юмыг зохицуулах чадвартай байдаг. Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэ? Энэ бол зүгээр нэг одоо санаагаараа ч юм уу зохиогоод хэлцдэг юм биш байхгүй. Энэ бол бүрээс хүн өөрөө бодож ээж, тэрийг бүтээж ээж, өөрөө би чаддаг болчоод, өөрөө би мэддэг болчоод хүүхдүүдийг хөргөж өгсөн үед тэр хүүхдийн тэтээдэггүй чамайг хийх гэж хичээгээд манай ээж 2 3 ажил хийжээд тэгээд үс намайг жоохон байхад гэж яагаад ярьжсэн би мультимиллионер би залуу ярьчин тий. Манай ээж single mom хад залуу байхгүй. Манай single mom 2 3 хүүхэд өсгөөд аюу хүнд нөхцөл манай аав ингээ шороо оронгоор ороод амьдрал нь аюу хэцүү. Тий. Манай ээжийг амар зовдөг гэсэн. Сүүлдээ хүн алаад манай аав шоронд орсон. Тэгсэн чинь манай амьдрал цэцгэлэг шиг болсон гэж байгаа байхгүй. Манай ээж эрхчлөлтөд болж гисэн. Манай ээж 3 4 ажил хийгээд бидний хичээгээ явдаг гэсэн. Дүүргээс болоод тэр харуудын дүүрэгт алга их болоод хэцүү ээжсэн ч гэсэн манай ээж тэндээс нүүж чадахгүйсэн. Гэхдээ манай ээж 3 4 ажил хийгээд магистрийн ч юм уу докторийн диплом аваад юмнуудаа боловсруулалтаа хөгжүүлж явсараад хуульч болсон манай ээж. Тийм гот надад юу үлээ гэж би бодогдчихсэн тий. Ийм хүнд нөхцөл төрсөн өссөн эмэгтэй хүн тий хуульч болоод ингэ явж хахад би энэ эмэгтэй хүн шиг энэ миний ээж шиг би төвшин хүрэх ёстой юм байна, суух ёстой юм байна гэж би мэдрээд би өөрөө энэс илүү сайн явъя гэж би багаас бизнес хийж сурах. Ээжийг ажилдаа завгүй ингэж явж явах хооронд нь би бизнес хийж сурах гудамжинд гараад хүүхдүүдэд наашаа цаашаа гэж юм хийсэргээд бизнес явахад болсон. Би гудамжны стресс
wise гэж ярьдаг шүү дээ. Гудамжны ухааныг сурцсан. Бизнесийн аргыг би сурах гэдэг хөөцөлдөж явж явах орондоо ингэж бодд юм бэ. Хүмүүсийг наашаа цаашаа явах аргыг сурсан. Манай ээж боловсрлоо наашаа цаашаагаад янз янзын хөөцөлдөд ингэ явж байхдаа заримдаа хүүхдээ ингээд бид нар гуйж байгаа айд орхиж мөрхөө те эмээг гуугаад өвөө гуугаад одоо таньдаг хамтун манай хөршүүд хүртэл ингээд яваад манай ээж туслаа. Яаж хийж байгаа бид нар бүсгцэн. Single mom буюу ганц бие ээж хүүхдүүдээ өсгөөд ингээд амжилтанд хүрсэн байж байгаа. Одоо би хэдэн жилийн дараа манай ээж харамсахгүйгээр өөрийнхөө амжилтанд хүрэх гэсэн юмдаа хүрч чадсныг харсан учраас би хизээч би зогсохгүй байж байгаад юмд хүрч олдгийм байна. Хүнд ямар ч бэрхшээл байсан гэсэн туулж олдгийм байна гэдэг би амьдаар нарсан. Тийм учраас би өөрийнхөө хүчинд би туудъя гэж бодсон би мультимиллионер болсон тий. Би ингэж явж байна. Энийг бол би надад инспирэшн өгсөн манай ээжийн гавья гэж хэлнэ. Ягаад гэвэл намайг баг байхад манай эрг хаваар дүүрэн би энийгээ алдаг, би энийгээ доромжилдаг, хар тамхинд мэлчсэн. Тэгээ хотод буу барайл одоо Америкчууд яг тийм шүү дээ. Буу барайл уур үрцүүнээр буудахад билэн тийм хүмүүстэй байдагсан. Манай аав яг тийм орчноос гарсан. Манай ээж гэхдээ тийм орчноос гарсан ч гэсэн тэр замаар яваа. Өөрийгөө аварч чадсан. Тэрийг аврах ганцхан зам нь юу байсан гэсэн боловсрал гэж байгаа байхгүй. За тэгээ боловсрал гэдэг юмыг ээж нь мэдээд ойлгоод аваад өөрийгөө зогсолтгүй хөгжүүлсээр хагаад хуульч болоод зүг болоод ингэ явсан. Манай ээж одоо өөрөө өмгөөлөгч болсон явж байна. Өмгөөлөгч болоод ингэ явсан учраас одоо яаж юм гэхээр манай ээж харууд маш их хэрэг төгөлд оролцдог. Ингээ хурж ирээд мань хүнээс ингэ асуулт асуугаад ингэ явах манай ээж аюулсаа ойлгох. Зовлонгийн чойлгодог аюул зөв шийдвэр гаргаж чаддаг. Өгөөмөр тэр юуг хуулийг дөрмийг баримталж хуулийн өгөөмрийг манай ээж гаргаж ирч чаддаг гэж байна. Тэгэхээр ядуу орчинд байж байгаа хүмүүс ч гэсэн зовоод хурж ирэхэд хуулийн хаалга тогшоод орж ирэхэд тэр хүмүүсийг аврах арга манай ээж хэрэглэдэг. Гэхдээ би ядуу хүмүүсийг ядуу амьдрах биш тэр хэрэг төгсд орооцохоос өмнө зөв амьдралаа олгооч гэдэг чиглэлд би орохын тулд би entrepreneur гэдэг замыг сонгосон гэж ярьж байгаа байхгүй. Ялгаа энэ хонгоодаа. Тэгээ би бас нэг боловсрал гэдэг юмыг нэг өөр нэг төвшингээр нөлөөлөв. Бид нар та нар мэдэн Баян ядуу авын Ким Кёсаки гэдэг одоо баян эмэгтэй гэдэг номыг бичсэн Ким Кёсаки гэдэг эмэгтэй юм чаа тий. Тэр ингэж байгаа хгүй анх явахдаа бизнес хийхэд хэцүү байсан, эрсдлийг тооцож байсан, хэцүү байсан, яаж ийсэн гэдгсэн чинь хэцүү байгаагүй биднэрт эрсдэл гэж нэг бодогдоогүй. Маш их нэг үнэхээр пашнат буюу хүмүүс мөнгө хийж сурах сайн байна. Боловсрал мэдээд бид нар бизнес хийж чадахгүй байгаа учраас мөнгө хийх шийд сурах сайн байна гэж бид нар ойлгочоод тэрнийхээ дагуу одоо нөгөө бид нар cash flow game гэж ярьдаг шүү дээ. Бэлэн мөнгөний урсгалын тоглоом гэж ярьдаг. Тэрний клубыг ажилуулад танилцуулаад явж байхдаа бид нар би Харвардын сургуулийн хаалгыг төгссөн. Тэдний яг мэрэгжилтэн одоо тэрийг ойлгоод мэддэг мэрэгжилтэн үндээр очиад за би танд ингээд тоглоом өгье таны тоглооч гэдэг cash flow game гэдэг тоглоомыг Харвард дээр ажилуулах талаар тэдний оюутнууд нь мөнгөтэй харилцаж сурах, эдийн засаг суралцж байгаа оюутнууд мөнгөтэй харилцаж сурах гэж одоо би танилцуулаад явсан. Хэд хоногийн дараа би буцаж ирсэн нөгөө хүнтэйгээ уулзгаад тэгсэн чинь тэрний юу яаж байгаа юм бэ? Та энийг яасан нөгөө тоглож үзсэн гэж үгүй тоглоогүй. Яагаад тоглоогүй гэсэн чинь за бүсгүй юм чи өөрөө юу гэж бодоод байна те. Харвард мөнгө ярьдаг газар биш. Харвард оюутнуудаа мөнгө заадаггүй юм гэж байгаа байхгүй. Харвард оюутнуудад мөнгө заадаггүй. Тэгээ юу заадгийг гэж байгаа байхгүй. Тэгэхэд бид нар зүгээр онол заадаг байхгүй. Ерөөсө бизнес заадаггүй байхгүй. Харвард. Тэгэхээр эсрэг утгаараа бид нар харчих заяа. Та нар боловсрал гэж яриад байна. Боловсрал эзэмшсэн гэж явж байгаагүй өөрөө мөнгөний учрыг мэдгүй мөнгнөөс айдаг бол тэр cash flow game гэдэг тоглоомд тоглож чаддаг. Харвард гэдэг сургуульд явж байхдаа ихтэй сургууль тий одоо миний хөв хүний хөгжлийн буюу басгалжуулалтын актемийн дараагийн шинэлэг ертөнцийн юу нэ гэхээр та нар ихтэй сургууль диплом өгүүлээд явж байхдаа чадвар сураагүй зүгээр ингэж явж байгаа дипломтой болоод ажил олж хийн гэдэг сэтгэлдээ төссөн. Ерөөсө мөнгө хийж мэдэхгүй, мөнгийг яаж ашиглаж мэдэхгүй, орлого олж мэдэхгүй, чадвар гэж яаж ашиглах олон янзын одоо хүмүүсийг нэг авьяастай өөрөө хүмүүс хахад энэ хүмүүст яаж юмаа хүргэх юм бэ гэдэг том сэтгэл ерөөсө байх төссөн. Тэгэхээр ажилчин сэтгэлгээнд байж байгаа би цалингаа яаж авах вэ гэдэг бодлыг Харвард яг тэрийг зав. Тэ. Тэгэхээр бид нар ийм багахгүй хичнээн Харвардыг төгссөн ч гэсэн сургуулиасаа гарсан дроп аутууд Харвардд яваад миний явах зам биш юм байна гэдэг мэдээд хайцсан дроп аутууд зөндөө байгаа. Та нар харж байгаа тийм хүмүүс дандаа бизнес руу ороод ингэ яваад ирсэн. Стив Джобсыг дандаа дроп аут нэ. Бид нар яагаад юм бэ гэхээр хувь хүний хөгжил гэдгийг ингэ ойлгоод эртхэн би цаг алдаад байж гэдгийг ойлгох зүүн хүмүүс яаж юм гэхээр боловсрал гэж хэлэхгүйгээр одоо чи диплом гэж хэлэхгүйгээр цаасанд баригдаж эгөөд баригдаж тэр нэг маск одоо жишээлбэл Харвардын тэр одоо Харвард мөнгө заадгүй гэж хэлжсэн тэр хүний нүдэнд харагдаад байна. Яг
Хаагур мөнгө заадаг. Хаагур мөнгө заадаг. Тэгэхээр хүнд хэрэгтэй юм заахгүй байгаа байхгүй. Энэ нийгэмд амьдарч байна, энэ ертөнцид амьдарч байна. Хүн болгонд мөнгө хэрэгтэй. Гэтэл яагаад тэрийг хаагурд мөнгө заахгүй гэж байгаа. Хаагурд ингэж хэлж байгаад Монголын мөс одоо тийс юу юм бүх ихтэй сургуулиуд ерөөсөн мөнгө заадаг. Тэгэхээр тэр ойлгомжтой шүү дээ. Би 10 жилдээ байхдаа ч мөнгө сонсоогүй. Би коллежд байхдаа ихтэй сургууль байхдаа тий Бээжинд би их сургууль сурж байхдаа би мөнгө сураад байна. Мөнгө зааж байгааг би сонсоогүй. Гэхдээ би амьдралын ухаанаас зэрэг сурсан. Тэгэхээр би амьдралын ухаанаас сурсан мундаг амьдралын ухаанаа заадаг тэр менторудаас дасгалжуулагч нараас сурсан юм аа энэ миний бизнес гэдэг хөтөлбөр гаргаж ирээд байгаа байхгүй. Ихтэй сургууль яваад чиний мэддэг гэж бодоод байгаа. Мэддэг мөртлөө хэрэгжүүлж чадахгүй байгаа. Мэдгүй үгээсээ болоод гацаад байгаа бүх юм чинь би багцлаад энэ хөтөлбөрөөр оролцсон байгаа. Тэгээ би чамайг энэ хөтөлбөрт ороод ирчихвэл чи энэ бүх төөрөгдөл тэр бодлоо тэр бүх айдас тэр бүх харанхуйлал бүх юмас аврах замыг чинь би гаргаад өгсөн байгаа. Хааруулд заахгүй байгаа юм би хөтөлбөр зааж байна. Одоо зарим хүмүүс ингэж энэ мөнгөний сэтгэлгээ одоо миний гэр бүлийн данаамаг миний бизнестэй манай энэ 3 янзын хөтөлбөрүүд юм те. Энд оролцож байгаа залуучууд бүгдээр нэг дугаар нэг юм хэлдэг те. Хүн болгон энийг сурах хэрэгтэй байна гэж хэлдэг. Чи ямар ч ихтэй сургууль төгссөн бай, ямар ч гадаадас сургууль төгссөн бай. Гадаадын би 20 мянган доллар, 30 мянган доллар төлөөд сурах сургуулаас энэ мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрөөс зааж байгаа юм сурахгүй байна. Сурахгүй байсан юм. Сурч чадчихгүй байсан юм. Тэгэхээр нэг ялгаа аваад байхгүй. Бид нар юмыг ойлгох хэрэгтэй. Тэр нэг хүний дипломын сургалт гэж нэг өөрөө байхгүй. Ихтэй сургууль юм. Ихтэй сургуультай та нэгчний сая төлж байгаа. Гэтэл тэрнээс чи илүү би хүний хөгжлийн бүр тэрийг higher education гэж яддаг байхгүй. Quality education. Би боловсролыг дараагийн түвшинд нь гаргах гэдэг. Боловсрол гэдгээс илүү бүр чадвар эзэмшүүлэх дасгалжуулалтын актем гэдэг юмыг би байгуулчих юм тийм. Дасгалжуулан чамайг чаддаг болгоно. Мэддэг болох нэг төвшин байхгүй. Чаддаг болоход ч бүр дараагийнх нь төвшин байхгүй. Би мөнгөтэй ажиллаж, би амжилтанд хүрнэ гэдэг дасгалжуулалт. Би дасгалжуулалтын актем гэдгийн ардлт нь нэг нь personal performance coaching гэдэг юмыг сурсан. Personal performance хүний өөрийнхөө чадварыг хөгжүүлэх дасгалжуулагчийн эзэм арга чадварыг би эзэмсэн. Энийг сурахын тулд би 10 жил зориулсан тийм. Би чамд 10 жил зориулсан юм а 10 жил чи зориулахгүйгээр сурах боломж гэж байна. Би гадаадд хэрвээ чи миний явсан замаа өөрөө тэр одоо жишээлбэл би миний түүчээс 20 мянгаагаа сураа 20 мянган паунд буюу одоо тэр маань юу тэр та нар хэлээд 100 гаруй сая тийм. 100 гаруй сая 3-4 өрөө байр авчих хэмжээний мөнгийг чи зориулаад сурсан бол миний зааж байгаа одоо энэ хөтөлбөр зааж байгаа юмны жоохон процентын зам. Яг үнэндээ тэрний нэг жоохон хэсэг нэг модулийн нэг 2-3 сэдвийг чи сурна. Эсвэл 10 сэдвийг чи сурна. Гэтэл манай модуль болгон дээр 30 өөр янзын сэдв явж байна. Тэгээд тэр 30 өөр янзын сэдв чи тэрийн бүгднийг чи өөрөө нэгдүгээр англи хэл маш сайн сурах хэрэгтэй. Үнэхээр чи маш сайн сурах хэрэгтэй. Тэгжээ чи ойлгоно. Гэтэл би англи хэлийг биш дээ бүр хараагаас оюутан байхасаа бүр 10 7 8 9 байхасаа англи сурыг мажиг хийсэн байна. Тэгээ одоо би 40 хүртлээ энэ олон жил англи хэлээр би цаас аюул сайн амар сайн мэдэрдэг. Бүр өөрөө англиар төрсэн юм шиг заримдаа би манай гэр бүл юу ч гэсэн англи. Манай хүүхэд манай гэр бүлтэй бүгд англиар ярьдаг. Би монголоор хаяа ярьдаг. Хүүхдүүдтэйгээ монгол хэл заах санаатай жоохон монголоор ярьдаг. Гэтэ яг ийм байгаа байхгүй. Англи хэл чи өөрөө сураад миний явсан замаар мундаг болчоод тэр мундаг хүмүүстэй очиж яагаа суралцаад өөрөө хайж олоод яваад тэгэхэд хичнээн жил зориулна. Дахиад чи энэ мөнгийг дээрэс нь өөрийнхөө бүр ингээ хамаг үсээ зургааж агаад цуглуулсан хэдэн төгрөг бүгднийг зориулаад байна. Би одоо хүртэл одоо зарим манай багийнхан аюул санаж би одоо хүртэл манайд машин байх. Би машин унж үзээгүй та нарын тансгалдаг машиныг би унж аваад би машин авах мөнгөөр энэ сургалтаа хийдэг. Тэгдэг байсан. Би машин авах үнэ би дугуйнаад хүүхдээ уйлуулад их таашин тий. Тэгээ дугуйтай явж байгаа бороотой ч юм уу салхитай ч юм уу өдрүүдэд хамаагүй явж байгаа мөнгөө хэмээн хэмсэн мөнгөөрөө би энэ сургалтын төлбөрөөр төлдөг байсан. Тэрний ичиг өнөөдөр гарч ийн. Би өнөөдөр машин битгий хэлнэ гэдэг. Одоо манай гэр бүлийн хүн ихэд автомат машинтай. Автомат гэдэг нь одоо манай хүн жолоогоо тавьж болно. Фанта машин байхгүй. Тэгэхээр нөгөө машин маань нэг контролдохгүй жолоо байхгүй ч гэсэн жолооны ард суух хэрэгтэй маань юу? Гэтэ машин өөрийгөө жолоодод аваад явах. Аваар усал хийхгүйгээр жолоодох artificial intelligence буюу intelligence буюу химэл оюун ухаанаар ажилладаг машинтай. Тэ манай гэр бүлийн тийм машин өндөр. Тэгтэл надад бол машины сонирхол байхгүй. Бас л байхгүй юм.
мөнгө байна уу байхгүй нь одоо мөнгөтэй ч гэсэн машины хэрэг байхгүй. Тэгэхээр нэг юм байна. Чи тэр их мөнгийг төлөөд чи тэр их олон жилийг зориулаад тэр англи хэлний сурах гад ингээ миний явсан замаар яа. Тэгээ чи энэ хөтөлбөрт суул чи. Би одоо чамд шулуулж байгаа байхгүй яг ингээ манай энэ хөтөлбөрт орж иж байгаа бүх хүмүүс надад шулуулж байна. Намайг шулаад байна гэж ойлгох хэрэгтэй. Би 25 сая төгрөгийн мэдээлэл зарлаад ингээ явсан. Энэ чинь үндэ 25 сая төгрөг нэгсэн ч үнэхээр хангалттай их одоо энэ зүйтэй байхгүй. 25 сая төгрөг төлсөн ч хүн 250-ыг хийх 250 сая төгрөгийг хийхэд юусэн энүүх нь баггүй. Магадгүй чи энэ бүс хөтөлбөрт сураагүй учраас 250 сая төгрөгийг алдаад магадгүй хизээч хийх шансаа олохгүй боломжоо олж харахгүй алдсан тохиолдол байгаа. Тэгэхээр нэг юм байна. Би 25 сая төгрөг гэж хэлээгүй би 5 сая төгрөг төлж байгаа. Тэр олон жилийн миний өчнөө хөдөлмөрлсөн хөдөлмөрөө би энэ хөтөлбөрт орж иж байгаа бүх хүмүүст шулуулж байгаа байхгүй. Чи өөртөө ашигтай дийл хийж гэсэн. Ашигтай арилжаа 8 хийж гэсэн. Энээс илүү хожим гэж байхгүй. Хичнээн сая төгрөгийг хичнээн олон жилийг чамаас өмнө бэлтээд хичнээн мундаг хүмүүсээс базаад яг монгол хэлээр чи би чамайг англи хэл сур гэж хэлээгүй. Англи хэл мэдгүй бол энэ хөтөлбөрт сан оролцсон. Англи хэл мэддэг бол бүр сайн байна гэвэл тэрийг гадаад ертөнцид одоо мэддэг төвшөндөө дараагийн төвшөнд нь. Гэтэ чи миний явсан замаар миний төлсөн төлөвийг төлөх шаардлага байна. Тэргүүр чи хожиж байгаа гэсэн. Тэгээд миний зориулсан хугацааг зориулахгүйгээр богино хугацаанд чи шууд бизнес хийгээд манай анхны жилийн миний бизнес гэдэг хөтөлбөрөөр орж ирсэн гантэй гэдэг охин яг хэлжсэн. Моник чи би таны одоо нөгөө зөвхөн нэгний модулээр та 200 гаруй одоо өөртөө чамайг амжилтанд хүрэхэд саад болдог тэл өмчлөө 200 гаруй юм. Тэгтэл би нэг сургалтанд яваад нэг хүн зүгээр 10 хичээлөө нэг номон дээр нэг одоо сургалтын дээр заагаад тэрийг тайлбарлаад ярьж байгааг 10 гаруй ямиг тайлбарлахад мөнгө нэхэд аягүй шүү. Гэтэл таних дээр бүр ингээд 10 хаач сурахын төлөө би аягүй их мөнгө төлсөн байгаа. Тэгтэл эргүүлээд манай энэ хөтөлбөрт 200 гаруй байгаа. Одоо 200-200-да бүр Монгол хүний ертөнцөөс Монгол орчинд ямар үгээр, ямар айдсаар, ямар асуудлаар орж ирдгийг би одоо мэдэрч байна. Би яг тэрийг энэ байгаад байгаа тэр хөтөлбөрөөр хизээч заах байхгүй. Англичуудын, Америкчуудын хийдэг арга барилаар тэрийг англи хэл дээр заагаад байгаа байхгүй. Тэгвэл монгол хүн учраас бидний тагч ари өөр нэг сэтгэлгээний нэг зангид задаргаа байгаад байна да. Тэгтэл яг надад тохирсон тэр юм биш яг англичуудын Америкт өссөн хүмүүс зориулаад юм яриад байгаа нь өөр санагдаад байна. Тэгтэл би тэндээс юм гарчаад энэ хөтөлбөрт ороод ирсний дараа тэрний төлөө би хичнээн $100 төлсөн тийм. Тэгчээд энэ хөтөлбөрт ороод ирсэн чи бүрстэ пүүх ийм их юмэг би зөвхөн нэг дасгалын танаар хаа тийм. Тэр сургалтанд суугаад 10-аад ямиг сурах гэж би тэдэн төгрөг төлсөн байхад энэ дээр хурж ирээд би 200 зүгээр эхний модулийн эхний дасгал дээр авчих шүү дээ. Моник гэж хэлсэн. Тэгээд тэр болгоныг харахаар яг үнэн байгаа байхгүй юу? Би амьдрал дээр бүхэнд өгөх гэж хамаг юмаа цуглууладсан. Хөөёгөө цуглуулж байгаад нэг юм бадж байгаад хүн өвдөн шүү дээ. Би яг ийм багцыг юм хэлдэг гэсэн. Тэгээд энийг үнэхээр мэддэг хүмүүс байдагт нь баярлдаг. Тэрийг мэдрээд бусдад хуваалцаад яриад бүний чин сэтгэлээс ориглоод хуваалцж байгаа манай аздангууд, саяны төлөв авсан аздангууд, манай хөтөлбөрт байж байгаа залуучууд саяны оюун зудаас ахуудаад ингээд бид нар юмнуудаа хуваалцаад байгаа байхгүй. Юм нь өөрсдөө хөтөлбөр дотор орж ирээд ямар ичтэй гоё байдаг үлээ гэдэг мэдээд байгаа учраас энийг хуваалцаад байна. Тэгээд ийм гайхамшигтай юм байгаа юм манай монголчууд. Чи мэдхгүй бол мэдхгүй. Мэдгүй гэдгээ чи мэдхгүй. Чи миний мэдж байгаа юмыг мэдхгүй бол чиний орлого тэр төвшөнд хүрэхгүй байхгүй. Тэрийг чинь би үнэнгээр хэлээд байна. Гайхамшигтай. Солонгоо Бүхбаатар нь яг үнэн шүү Моника хчээ. Ээж аав нар чинь чиний төлөө би зовж гэн гэдгийг хараад үнэхээр утгагүй санагддаг. Яг зөв. Яг ийм байгаа хгүй бид нар хүүхдүүдээс юм хулгайлаад байдаг. Би одоо чи надад өртөө шүү гэж байгаа юм шиг сэтгэл зүгээр хандаад байдаг чи хүүхдүүдээ ингээд шоронд ороод сэтгэл санааны шоронд сэтгэл санааны өрөнд оруулаад байхгүй. Тэрнийхээ оронд чи хүүхдүүдээ өрөнд тавихын оронд хүүхдүүдээ чөлөөдөөд өөрөө юмаа суралцаа, өөрөө эрхчлөөтэй амьдралдаа, өөрийнхөө олсон мөнгийг өөртөө зориулаад өөрөө юмаа сураад бүтээчүүл хүүхд чи эрхчлөөтэй амьдрдаг байхгүй. Бид нар тэрний загвар болохыг үнэхээр бүтэн ойлгоод байна. Одоо энэ хөтөлбөрт орж ич чадахгүй мөнгөө хадгалсан мөнгөө хүүхдийнхээ сургалтанд орох өгчхээс ингээд хүрчигээд явж байгаа хүмүүсийг би бүгдэнд нь хэлчихье. Тэ? Чи өөртөө зориулж чадаагүй, өөртөө мөнгө өгч чадаагүй бол энэ хөтөлбөрт орж ирээд мөнгө өгч чадахгүй. Үнэхээр гаргаж ирч чадахгүй. Чи одоо энэ хөтөлбөрт ороогүй бол чи өөрийгөө үнэлж чадахгүй. Тэгээ орхоос чи харамлж байгаа бол өөрөөсөө харамлж байгаа бол чи хизээч хөвчихгүй. Чиний хүүхдэд ч хөвчихгүй. Чи хүүхдүүдээсээ ч бас харамлна гэсэн. Эсрэг утгаараа яг тийм үү. Манай нэг
дүү тэгж байгаа байхгүй. Манай хамаатны нэг дүү тэгжсэн. Би айгүй өвдөөд яваад байгаа байхгүй. Тэгээд би муу яасан бэ? Яасан ч мэдгүй тийжээний витамины витамин чинь наа бахан фрут гэж хамаагүй ингэж яаж болох юм бэ? Ядраад энэ сулдаад энэ тураад энэ гэдгийгсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр би тэгэж яг юмудаа хэрэглэхгүй байсан гэсэн. Тэгээд хүүхд бага насны хүүхдүүдтэй болохоор чи хүүхдүүдтэй авсан жимсээ хүүхдүүдтэй л идэвхтэй тэгээд өөрөөсөө тэгэл харамлаад явж байгаа юм чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр би чи өгчүүл наад хүүхдүүд чи хэн гэж юм. Тэ чи өөрөө идэхгүй байгаа юм аа. Тэр жимсээ худалдаж авсан жимсээ чи өөрөө идэж өөрөө идэхэрх хэрэгтэй шүү дээ. Чи өгчүүл наад хүүхдүүд чинь ам жимс хийх хүн байхгүй шүү дээ. Бид нэр тэрийг харах хэрэгтэй. Өөрийгөө нэх амар зовоогоод хамаг мөнгө бид нар одоо ээжүүдийн натуралны тийм зам байгаад байна л да. Тэр чинь хамгийн буруу сэтгэл байгаа байхгүй. Би чи өгчүүл танаа хүүхдүүд амьдрч чадахгүй угаасаа. Ээжгүй хүүхдүүд аз жаргалтай амьдрч чадахгүй. Тэр хүүхдүүд насаараа л өмчөө хүүхд явах гээд байгаа байхгүй. Манай ээж яхад би сайхан байсан. Манай ээж намайг тижих гэж явсараад өөрөө өвчнөд нэрдээд өгцөн гэж бодоход ямар хэцүү байх вэ? Та нар бодоод үзтээ тий. Чи өгчүүл хүүхдийг чи хэн тижих юм бэ? Энэ бага насны хүүхдүүд чи амьдрч чадахгүй шүү дээ. Одоо чи өөрийгөө тордох цаг чинь юм шүү гэж би хэлжсэн. Тэгэхээр тэгээд тэгсэн чинь үүд чинь аягүй гайхснаа. Тэгээд тэрнээс хойш бодохгүй тэгээд хэлсэн л би тэрийг баяр үгүй гэж чинь. Тэгээд ерөнхийдөө яг энэ үнэн байгаа байхгүй. Бид нэр өөртөө зориулах мөнгө өгч чадгүй. Өөрийнхөө идэх ёстой юмыг өөрөөсөө харамлаад хүүхдүүдэд хийжээгээд байдаг. Тэгээ хүүхдүүдийнхээ төлөө зовцсон юм шиг нэг амар гураатцсан, ядарсан, өвдсөн, зовцсон өөдөөс нь хараад хад тэр хүүхдүүд яаж сайхан байх юм бэ? Чи зовцсон болов чи өвчнөдөө шаналаад байж тээ хүүхдүүдээ аз жаргалтай инээлдэг дугайгаа чи та нар гэдэг ойлгохгүй. Та нар яг амьдрал дээр яг тийм биш. Чи өөрөө ядарсан бол хүүхдүүд чинь аз жаргалтай байхад чи хамт тоглож чадахгүй байхгүй. Тэгэхээр чи хүүхдүүдээ аз жаргалтай байх нь буруу юм шиг чи хүүхдүүдэд оромжлоод өгөх гэсэн. Тэгэхээр чи өөрөө аз жаргалтай байгаад өөрийнхөө эрүүл мэндийг өөрийнхөө одоо санхүү мөнгийг зөв ашиглаж сууж иж өөр хүүхдүүдэд байхгүй. Чи мөнгөө зөв зохицуулж чадаагүй хүүхдүүд чинь зөв зохицуулж суухгүй. Алтан совд жанлаг гэж сургалтын төлбөрийн 5 сая юу гэнэ тийм 5 сая гэнэ за. Тэгээд энд одоо миний энэ видеон дээр нь доор нь хаана хамж чинь би линк дээр тийм линк дээр өгсөн тайлбар байгаа. Тэрэн дээр линк байгаа заа юу. Тэрэн дээр манай миний бизнес гэдэг хөтөлбөрт бүртгүүлэх заавар линк өгсөн байгаа. Яг тэрэн рүү ороод яваарай. За зарим хүмүүс улаан нүдэн дээр чинь бүртгүүлэх гэдэг ингээд линк заагаад ингээд өгсөн байхад чинь яаж бүртгүүлэх вэ? Яаж бүртгүүлмээр байна гэдэг шүү заа. Битгий бэлэнчлээд байгаарай заа юу. Өгсөн байгаа юмыг үнэндээ хараад унш. Окей. Заримдаа хүмүүс ингэ захиж хэлэхээр нэг сайхан ээж юм болчихсон шүү дээ. Хүүхдүүдийг зарим үед нь юм ойлгохгүй байхад нь хэлээд яг нүүрэн дээр нь хэлчихлээр амар идэг тийм. Та нар миний зовлонг ойлгож байна уу тийм? Оюун бэлэг гамбат гэж энэ анхаарах зүйл гэж байна. Эрдэнэ цэцэг тэр биш эрдэнэ цэцэг гэж энэ маш зүг маш их баярлаа гэж байна. Солонгоо соко супер гэж байна. Солонгоо Мөнхбаатар үнэхэрийн харахаар харамсаад ах яг үнэн байхгүй тий солонгоо. Яг үнэн. Одоо манай солонгоо саяны тэтгэлэгт яваад нэгдүгээр онд орсон гэсэн тий. Маш олон айлуудад яваад өөрөө яг тэгжсэн лайв хийж явахдаа ярьжсэн тий. Айлуудаар яваад хүмүүст ингэжсэн тий. Одоо энд сургалт байна ийм юм дээр гэдэг ээжүүд ингэ туслаад юм хийгээд зүтгээд ингэ нөгөө бизнесийн талаар зааж өгөө бизнес хийж байгаа эмэгтэйчүүдэд туслах гад сургалт явуулж гэж байгаа байхгүй. Тэгээд хоёр өөр янзын ээжийн жишээ ярьж байгаа юм. Зарим ээжүүд болохоор унаа наахгүй хүүхэд харах хүн байхгүй юу байхгүй тэгэхээр болохгүй энэ тэр хаа хоол алхахад аюулгүй юм аа манай хүүхэд тэгээд манай хүүхэд дахлаар би очиж чадаагүй тэгээд юм бол ашиглаж очиж үүсэ нөө сургалтын дээр ирдэн гэж байгаа байхгүй үнгүй юм гаргаж өгч яхад нөгөө юмдаа ирдэн өстөв гэрээсээ гарсан хүмүүс гарах юм байхгүй тэгэл болооч гэдэг шитэг зоогоод нэг гэрээсээ гардаг гэтэл тэр нь яаж хийж байгаа автобусныхаа мөнгөний учрыг олоод яаж хийж байгаад алхаад ч хамаагүй хурж ирээ сургалтын суугаад зүтгээд байгаа хүний амьдрал хэсэг хугацааны дараа өөрчлөгдсөн байгаа. Хизээч яг тэрэн дээр байгаагүй. Гэтэл нөгөө одоо нөгөө автобусанд суух мөнгөө яриад нөгөө хэрүүл хийгээд бүгдээ яваал тий гоншгоноол байсан хүмүүс эдэн сарын дараа ингээд яг бах байдгаараа тэгээд үлдсэн. Бүр тэрнээс хүн нөхцөл орсон. Гэтэл ингээд зүтгээд байгаа хүмүүс нөгөө бизнесээ хийх гээд нөгөө автобусны мөнгөө яаж хийж байгааг гүрийгээд бүгдээ дугуй олгож байгаа тэмэрч байгаа, яаж жаад аргаж байгаа, түн гүйж байгаа яаж үгүй хамаагүй аваад ирсэн ээжүүдийн амьдрал өөрчлөгдөж идэв юм байна. Би бүр энийг бүр амьдаараа мэдээр харсан. Энэ хүмүүсийн ялгаа яг юм гэдэг юм. Боломж байхгүй дааш боломж байхад тэр боломжийг ашиглах та. Шалтгаан тоочоод бэрхшээл яриад байгаа хүн дандаа муу юм дээрээ төвлөрөөд дандаа болохгүй юм дээрээ төвлөрөөд юм хийхгүй байж байгаа хүн яг болохыг гэдэг нөгөө хөөцөлтөд автобусны цугаач хүүхдээ чирээч юу ч вэ хамаагүй чадах бүх юмаа
хийгээд оролдоод байгаа хүн хэдэн сарын дараа нэг ажилд орсон. Хэдэн сарын дараа эсвэл нэг бизнес нь гайгүй болсон. Хэдэн сарын дараа үр дүн гараад ингээд ихтэй болоод өөртөө ихтэй болоод нэг ирээсээ яваад эсвэл одоо нөгөө нэг зарим залуучууд юм байдаг шүү дээ. Жохон хэцүү байж байгааг юм гэдэг. Энэ бол баг бичигдээгүй нэг хууль байгаа байхгүй. За чи өөртөө ихтэй байгаа. Юу ч болоогүй бэлэн биш байж байхдаа бэлэн биш байх үедээ нөхөртөө хүүхдтэй үр хөвгтэй болсон байна. А гэтэл нөхөртөөгөө сууцсахлаар нөхөр гэж бас нэг дүүрцэн дөггүүд л байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдээ хараад өгөх хэмжээний ухаан төвчээр байхгүй. Өөрийг заваагаад идэх нөхөртэй. Тэгээ тийм үнтэй сууцаа. Эвгүүлээд ингэ харахаар бид нар ийм байгаа байхгүй. Чи өөртөө зориулаагүй юмаа хийгээгүй байж ах үедээ тийм үнтэй суучвал яг тэмдэг адилхан өөрийгөө яайдаа гэсэн арчаагүй тийм ихтэй үнтэй сууч байгаа. Иннээс илүү сайн явъя гэсэн үнтэй суух байсан бол чи ийм сургалтанд яваад сингл байсан чи одоо жишээлбэл тийм хүмүүс дандаа тийм нэг арчаагүй нөхөртэй суучдаг. Тэгээ баахан мөнгөний ирүүлтэй нөхөр нь ерөөсөө амьдралдаа юугүй ажил дээр тогтож өгдөггүй яах гээд байгаа нь мэдэхгүй айгүй муухайгаар өөрийг нэгддэг эхнэрээ иддэг буруутгадаг бүхэл юм дээр эхнэрийнх нь буруу гарч ирдэг. Эхнэр нь эргүүлээд тэрийгэ шийтгэл зохицуулах гэсэн очроо олохгүй бол голдон төөрөөл нөхөр тэгж хэлээд байхлаар үнэн ч юм шиг нөхрийнхөө хэлсэн үгэнд итгээд өөрийгөө бүр тамийн тоонд оруулсан ийм хүмүүс маш их байна. За тэгээд ийм хүмүүс чинь ингэж байгаа байхгүй нөхөртөө хаягдчихна гэдэг. Нөгөө нэг арчаагууд сонин нөхөр нь гадуу хүүхэн мөхөнтэй явдаг. Бахар арчаагууд сул дараа сонин юм байжээс бас хажуугаар нь салчганаад байгаа байхгүй. Тэгэхээр сул дараа юм байжээс тэгээд бас нэг хүнтэй ингэ зурлаад хүүхэн мөхөөр бүлээд алга болчихно. Гэртээ ирэхгүй алга болчихно. Тэ? А гэтэл ийм байгаа байхгүй. Нөхөр чинь хаяад чамайг явсан ч хамаагүй. Нөхөр нь хаяа явцсан гэдэг үйлдэл явж байгаа юм хүн одоо ийм сургалт нэгэн таарлаа гэж боддог. Тэгэхээр тийм сургалтанд ороод ингэ суралцаад нөхөр нь байхгүйсэн ч хамаагүй нөхрийн араас хөөцөлдөхгүйгээр одоо би амьдралаа авч явна гэж зоригчсан юм гэдэг байгаа байхгүй. Амар нэг амьдралын төлөө гэсэн юм байна. Нөхөр нь хаяа явцсан өөрийнх нь бие муутай аав ээж чинь ах их чинь жоохон бие муутай айлын хажуу өрөөнд байдаг юу ч үгүй те ингээ хэцүү зүйцэл байгаа. Нэг ядарсан юутай байж байгаа ч гэсэн сургалтанд яваад байгаа хүмүүсийн амьдрал сайжирдаг гэж байгаа. Сургалтанд яваад байгаа хүмүүсийн амьдрал сайжирдаг. Яадаг вэ гэхээр тэр хүн яаж хийж байгаад учрыг олоод яваад тэгэхээр дайжгүй нөхөртэй болоод болчих. Гайгүй нөхөртэй болчих. Боловсралтай бүр нэг өөрийг нь өөдөн татах хүмүүстэй танилцчихдаг. Тийм сургалтанд явж байгаа залуучуудтай үнэхээр нөхөрлөд хэлчихдэг. Сайхан амьдрал руу гарын хөтлөөд өөрийг нь ойлгоод өөрийг нь хайрлах хүмүүстэй дараагийн сайн нөхөртэй танилцаад явчихдаг. А гэтэл тэрэн дээр уйлгнаад байжсэн нөхөртэй хаягдаад явж исэн хүмүүс уйлгнаад үлдсэн болов тэр хүн сайн хүндгийг хэл ингээд өөрийг нь дандаа ашигладаг, өөртөө зүгээр секси гэж ойртдог ирчүүдэд зурдаг. Тэгээ тэр хүн хизээш бизнес хийж чадахгүй. Бизнес хийхээс өмнө шатыг тоочод байсан болохоор нөхөртөө суусан ч суугаагүй ч ямар ч хүнтэй таарсан тэр ихтэй үндэ гологдоод байгаа. Амьдрал нь ерөөсөө явахгүй. Хүүхдүүд нь ч гэсэн ялгаагүй ээжигээ бүр унтахад тэнийг мангар эргүү гэдэг хүүхдүүд нь ээжиг үзий яддаг. Хүүхдүүдтэйгээ бөм хөдлөнтэй. Тийм одоо 30 гарцсан 50 гарцсан тийм ихтэйчүүд маш их байна. Ийм бүр ээж нь бүр энэ манай ээж бүр сэтгэл хөдлөлийн хүчтэй байхаа гэж байгаа хүмүүс надад дасгалжуулсан дээр орж ирдэг заримдаа. Манай ээж бүр мэдрэл байхаа бүр нэг юм хэлээд юус дахинд байхгүй. Тэгээд амар бэлэмжлэлтэй, амар муухай ааштай тий. Ингээд юм л болоод та нарт харсангүй, туссангүй, дэмжсэнгүй гэж ярьдаг. Энэ хүн ерөөсөө юу байхгүй. Нэг хуулц шиг манай ээж бүр амар хуулц шиг байна, аюу хэцүү байна гэж ярьдаг. Ийм нэг том ялгаа байгаа байхгүй. Хэрвээ тэр хүн багтаа залуудаа амьдралаа өөрөө өөдөнд та бизнес хийгээд юмаа болгоод явсан бол өнөөдөр тэхгүй байхгүй. Зөв хантай учрах юмаа энэ хүн бизнес хийж бий болгоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Бие зас, гэрээ зас, төрөө зас гэж ярьдаг тий. За тестаралаар нь сурч чадахгүй ч төрөө засаж авах явцдаа би чинь засагдах шанс байна. Төрөө засаад явж явах хоорондоо дараа нь бие засаад би чинь сайжраад ирэхээр гэр чинь засагдаад байх юм бас нэг хүмүүс юм тий. Би чинь сайжраад гэтэл бие засаагүй байхдаа гэрээ зассан хүн төрөө засаж чадахгүй. Гэртээ ингээд уймартай суугаад нөгөө өөр хүүхэд гэр бүл нөхөр нөхрийн хараас хэрүүлээд одоо нөхөр ч гэсэн бас бизнес хийж авч чадахгүй. Ажил дээр юус тогтож чадахгүй. Тэгээл хүүхдүүдэд тижээж байгаа хүн хүүхдүүдэд тижээх мөнгө олж чадахгүй. Хүүхдийнхаа сургалтын мөнгө хийж чадахгүй. Тэрэндээ бухимдаад стрессэд гадуу парти байдаг. Эсвэл нэг компьютер янз янзын юм дээр суугаад донтдог. За тамхинд донтож чинь, архинд донтож чинь, хүүхэнд донтож чинь. Бүр сэтгэл мэдрэлийн өвчтэй. Хитэн манай нэг залуу тэгж аахгүй. Нэг залуу орж чинь манай Монгол залуучууд ямар сони хитэн бүлэг залуучууд байна. Хоорондоо зүгээр найзууд ингээд хоорондоо хитэн хүүхэдтэй ээлж ижээр явуулдаг. Бараг би нэг тэр тэрнтэй банзалчтай гэсэн мэт нөгөө тэгтэйгээ банзал хүүхэдтэйгээ айлгуутаад яваал тэгэл яадаг. Амьдралын ерөөсөө тийм бүхсний асуудал. Тэр чигээр бүхсний ажил.
ажил дээр бизнес дээр ажил дээр хамт ажиллаж байгаа хүмүүстэй янз янзаар явуулсан. Дээр дор ойж байгаа хүмүүстэй янз янз явуулсан. Тэ. Ерөөсөө явж байгаа юм тэм тэгж гэн үнэн гэн нөгөө бүхсний юм ярихлаар гоё гэж зугаатай байж. Тэгээд бүхсний юм дотроо л амьдарч идэг тийм ертөнцтэй болсон хэсэг бүлэг залуучууд. Гэхдээ ийм амьдралтай байвал энэ Монгол улс хөгжих үү? Нэг бол мөнгөний араас хэрүүлэх, нэг бол донтолтын архитектийн араас. Тэгээд дараас нь бүхсний арга хэрүүлэх. Ийм амьдралтай явж байгаа Монгол улс хүн татаахад хөгжих үү? Хөгжихгүй шүү дээ, тийм. Бидний нэг чадах ёстой, мэдэх ёстой чухал нэг юм. Хүн болгон хүссэн хүсээгүй бизнес хийж сурах хэрэгтэй. Хүн болгон хүссэн хүсээгүй мөнгөтэй ажиллаж сурах хэрэгтэй. Мөнгө бизнесийг яаж хөгжих юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Бизнесийн санаатай ч бай, санаагүй ч бай, бизнес сайт нь хөгжүүлээд байгаа бол тэр хүмүүсийг бүр тэрийг дэлхийн түвшинд гаргаач гэдэг саналыг манай хөтөлбөр гаргаж өгч байгаа. Бид нар дэлхийн түвшинд явж байгаа, глобал түвшинд явж байгаа миний мундаг найз нар хурж ирээд ментор болж ирдэг. Гадны менторууд орж ирээд та нар зөвлөгөө өгчээд өөрийнхөө хийдэг бизнесийг ч юм уу зарим хүмүүс англи хэл ярьж байгаа хүмүүс би ганцаарч чам зөвлөгөө өгнө утасны дугаараа линк өгөө танилцуулаад явдаг. Англи хэл сайтай хүмүүсээр тэрний боломжийг бэлсэн ашигладаг. Манай менторууд орж ирээд менторуудтай хамтарч ажиллаад бизнес хийгээд явж байгаа хүмүүс бас байдаг манай. Тэгээд та нар тэрийг ойлгоод тий. Менторуудтайгаа найзлаад өдөрлөд бүрлээ тэднэрийнхээ гал хам болоод тэдний багтнаа ороод ажиллаж байгаа хүмүүс манай ганаа амт тий. Ингээд энэ хүмүүс байгаад байгаа байхгүй. Энэ хүмүүс юугаараа чамаас ялгаатай юм. Энэ хүмүүс цаг алдахгүй бизнес хийгээд ингээд яваад байна. Энэ хүмүүстэй өөрөөсөө мундаг хүмүүстэй хамтарч ажиллаж өсөх юм байна гэдэг мэдээд байгаа учраас тэр хүмүүсийн цалинтай ч бай цалингүй ч хамаагүй зарим хүмүүс тэдний багт ороод ажиллаад явж байхдаа тэдний бизнесийг хөгжүүлээд өөрөө бизнес төлөвлөлттэй учраас тэрийг бизнесийг хөгжүүлээд давхар орлоготой болдог. Энэ сэтгэлийг биелүүлдэг. Юу ч вэ хийсэн ч вэ хийгээгүй ч вэ юм хийж чадахгүй бүр аргаа олж чадахгүй ч вэ хамаагүй би чамайг энэ хөтөлбөр чи заавал олох ёстой гэдэг чи биелүүлдэг юм тий. Яа. Гахалтай солонгоос авах баярлалаа. Комментууд бичээрэй. Энийг шеэригээр хүмүүс шеэр хийж гинэ. Шеэр хийгээрэй заяа. Монголчууд сонсох ёстой юмыг би ярьж байгаа шүү. Шудраг ярьж байгаа. Би хараад их хэлээ өнөөдөр юм дээр. Жохон sorry. Гэхдээ нөгөө бодлын би заримдаа хэлдэг штэ. Хараамаар амьдрал дотор байж байгаа юм би хараад хэлчихлээр яг үнэн санагдав. Хараамаар амьдрал байж байгаа хүмүүст аврал хийж байхад хараалын үгээр нь би тусалчул тэр хүмүүс хараалаасаа харааж яагаад хамаагүй гарах хүчийг өгж байгаа шүү. За тэрийг тань хараа. Би өөрөө харах дуртайтай биш хамгийн гол нь хараачул чамд ойлгох хараа нэг өөр төрлийн юм байгаа байхгүй. Ганаад ирж ин төлбөр үнэн хэдвэ? Огт сууж байгаагүй хүн суулгах гэсэн юм аа болох юм уу? Өнөөдөр өмнө нь өөр төлбөрт суух хэрэгтэй юм нэ. Чи өөрөө суралцдаг уу ганаа? Төлбөр нь 5 сая төгрөг. Огт сууж байгаа хүн төлж байгаа бол хүний төлбөр төлөх гэсэн юм аа тэр болно. Гэхдээ тэр хүн чи өөрөө ич хэдийн мэдэх хэрэгтэй. Тэр хүн өөрөө сурах гэсэн хүсэлгүй хүмүүсийг тэгэхээр богтол чигээ суулгаараа. За тэгвэл тэр хүн чинь бид нар ч гэсэн ялтай байдаг байхгүй. Яах гэж орж ирсэн юм бэ? Онлайн уулзсан дээр орж ирэхгүй гонгноод энэ дараа нь би 5 сая төгрөгөөр төлсөн надад юм заасангүй гэж мэдрэлтэй байдаг байхгүй. Тэгэхээр бид нарт харилцаад аюулцсан үү? Юм суух гэж байгаа хүмүүс бид нар ороод тийм учраас манайх түрүү чи мөнгөний сэтгэлийн бүртгэл дээр 96% та бүгдээрээ орж ирээд юмаа сурлаа. Би ийм сурчтаа, би ийм чадлаа гэдэг хэлэх бүгдээ гарч ирдэг. Тэргүүрээ бид нар алаагүй. Бид нар хөтөлбөрт орж ирэхдээ бүртгэл дээрээ бас нэг хэлдэг. Би юм суулгах билнэ. Би өөрийгөө 100% дайчлан гэдэг гэрээ хийж орж ирдэг. Тэр гэрээг тэр хүн өөрөө хийх ёстой. 5 сая төгрөгөөсөө гадна тэр хүн сэтгэл санаагаараа би сурах билнэ. Би өөрийнхөө цагийг зориулна. Би бүх шаардлагатай гэсэн юм хийн гэсэн хүмүүс үү. Хүнээр мөнгөө төлөвлөж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө бэлэнчсэн сонин юм явж байгаа. Нөгөө тийч байсан чи яах гэж бараг энэний хооронд мөнгөний надад өгчихгүй яасан юм бэ гэдэг юм байна. Тэ. Би дээр нэг $1 million baby гэдэг кино үзсэн гэж ярьж байсан. $1 million baby гэдэг кинонд нэг тэр охин маань бокс жоохон миллионер болчиход аягүй хөнгөтэй болоод ээжтэй байшаа аваад гэж байгаа. Аягүй ядуу нөгөө богоон чөтгөр амьдарч ирсэн нэг ээж та байшин дээр амьдарч байгаа. Би байшаа аваад өгчөө. Та миний байшин дээр амьдарч гэсэн чинь энэ байрыг чи авчвал миний нөгөө тэтгэлэг авах чинь намайг баян болчлаа гэдэг энэ хүмүүс чи яа чинь чи тэрний оронд би тэтгэлгээ алдаад өөрийнхөө амьдралын мөнгө алдчихсан оронд богоон чөтгөр амьдарч чи тэрний оронд наад мөнгөө надад өгчих гэж байгаа. Амьдрах таатай амьдрах байр аваад өгж хахад өөдөөс нь баярлаа гэж хэлхийнхээ оронд тэр бүхний чи баг ийм тэнийг юм хийж авахаар одоо юу ажил хийгээ мөрөөр амьдраш та наад нэг тэнийг одоо дасгалжуулагч гэ бокс мокс эмгтэй хөлтөд одоо нүдэнэ хөөцөл гэж явж хахаар чи наад энэсээ гараад ингэж юу байгаач тий зүгээр нэг мөрөөр нэг 90 нөхөр аваад хүүхдтэй болооч гэж хонжиж байгаа байхгүй ээж нь ийм сэтгэхүйтэй амьдарч байгаа байхгүй тэгэхээр ядуу хүмүүс яг тийм байгаа хүүхдийн мөрөөдлөөр амьдарч байгаа юм хүүхдийнхээ мөрөөдлийг мөнгөөр хэмжиж идэг тий хүн өөрт нь юм аваад өгч хахад мөнгөний л яриад мөнгөний чухалчлаа
Чи наад мөрөөдөл чинь чухал биш юм мөнгө чухал. Гэтэл тэр мөрөөдлөө хөөцөлдөж явж байгаа хүүхэд нь амжилтанд хүрээд боксын дээр ялаад мөнгөтэй олчиж юм авчиж байгаа. Яах гэж наад нэг сони хэрэгтэй. Наад хүн чинь хийн. Наад чи аягүй сэжигтэй юм гэж байгаа. Тэг. Монголд яг тийм юм бичигдээгүй юм явагдчихэв. Энэ чинь та нарын эргэн тойронд явж байгаа амар сэжиг аягүй муу юм явж байгаа. Тэрийг та нар хуваалцаад өгөөч. Яриад өгөөч тий. Ийм шившгийн юм байгаа байхгүй. Мөнгөө гэхлээр нөгөө 5 сая ч амар. Наад хүүхэд ч амар шүнтэй юм. Наад чи хийн юу мэдтий. Ийм 5 сая гэж юу мэдтий гэдэг. Гэтэл өөрөө яг өөрийнх нь мөрөөдөл гэж байхгүй. Мөрөөдөлтөө ерөөс хөрөнгө оруулалт гэж байхгүй. Мөрөөдлийнхөө төлөө би амьсгалах ёстой гэдэг зорилго мэдхгүй байж байгаа хүн хөтөлбөрт ороод ирчихлээ. Нөгөө л билэгчсэн ангаас юм. Юм заагаад гэхлээр юм сурхаасаа өөөсөд компьютер насахгүй байна. Миний гар утсахгүй байна. Энийгээ тэгчин гэл. Хүн юм хэлээд ах чинь дахин юус юм хүлээж авахгүй. Нөгөө л гонгонсон дуугаад байгаа. Тэгэхээр би тэр юмудаа бүгднийг гаргаж авчаа. Тэр олон янзын эго, ягын янзын айш гаргаад хотлын янзын худлаа жүжиг давдаг хүмүүсийг хөтөлбөрт оруулж ирсэн шүү. Би шуудлага энэ дээр лайв дээр хэлчихээ. Яа. Тэгээ ганаа би чамд хэлчихээ. Чи өөрөө биш ганаа гэдэг охин байна шүү дээ. Чи өөрөө энэ хөтөлбөрт орц. Чи өөрөө энэний ич хэдийг мэдээд байгаа бол өөрөө тэрнийхээ ич хэдийг мэдрүү тэгээд бусдад тэрнээс хүн туслах гэж мөнгө өгөх зорилгоо. Окей. Оюун болор цас хүрэл гэж ямар ч хүнд нээлттэй гэдэг шүү. Яаж вэ? Яа, бид нар энэ ахгүй хэдэн настай хүн орж болох уу, яаж болох юм бэ гэдэг янз янз юм яадаг. Бид нар 6 настайгаас 60 настай чавганцын хооронд хэн ч байсан гэж болно олж иж байна. Тэгээ хамгийн гол нь тэр хүн өөртөө зориулаад би ажиллая. Би одоо надад шанс би цаг алдмааргүй байна, юм сурч болно гэдэг. Бид нар ямар ч дипломыг шигнээс шалгаагүй. Тэр их манай багт байгаа залуучууд биш үү? Манай ажилд орохдоо ерөөсөө би хинбэ гэдгээр л ажилд орсон. Энэ хүн хинбэ, юу хийж чадвэ, ямар хүсэл мөрөөдөлтэй вэ гэдэг нь шалгуур авч бидний ажилд орсон. Тэр хүн ямар ихтэй сургууль төгссөн, ямар мэргэжилтэй надад сони биш. Тэр хүн ямар хүсэл мөрөөдөлтэй мэдээж хүн юу хийх хүсэж байгаа, юуны төлөө амьдраад байгаа гэдгийг чухал. Тэр нь зүг байх юм бол бид нар манай багт ажилд. Тэрнтэй адилхан манай хөтөлбөр тийм. Чи ямар дипломтой, ямар ихтэй сургууль төгсөн үү, 10 жил төгсөн үү, гадаадд амьдарч байгаа юу, Монголд амьдарч байгаа юу, ерөөсөө хамаагүй. Чи хар ажил хийж гэнэ үү, хүсний алуур чи хийж гэнэ үү хамаагүй. Бүгдээр ялгаагүй тий. Хүн зүгээр амьдрыг гэсэн сэтгэлтэй, зүг сэтгэлтэй, мөрөөдөлтэй одоо байж байгаа хэд хүчин нөхцөл байдлаасаа гарыг гэж бодож байгаа тэрэндээ би зориулаад би нэг удаа өөрчлөлт хийя гэдэг юм ярьж ирсэн. Надтай ажиллаж байсан би шударга нэг үнэн хэлчихээ. Надтай ажиллаж байсан нэг хүн би янхан гэж бодчихсон. Би янхан юмтай. Тэгээ намайг одоо ирчүүд аяг гэсэн юм байна. Тэгээ идэх хүсдэг. Гэхдээ би тэрийг хинт жилийн хүсдэг. Гэхдээ би тантай танаа хөтөлбөрт орж ирээд таны сургалтанд орж ирээд чимээгүй тэрийг ярихгүй байж байгаа сууж болох уу гэж хэлсэн яс боллоо. Тэгээ чи тэрийг хэлэх байхгүй шүү дээ. Чиний өнгөрсөн амьдрал хараа одоо чи ирээдүйд ямар хүн болмоор гэсэн чи би баг залуу байхдаа манай аав ээж намайг хүчинтэй байсан. Манай аав ээж намайг ийм хүчинтэй орчны бүхний байсан. Тэгээ би багтаа очинд өөртөө итгэдэг сургууль сурч чадаагүй би сургуулиасаа гараад зүгтаасан гэрээсээ зүгтааж явж байхад би нэг бойфренд гэдэг намайг одоо хайрлаад авах хүнтэй байгаа юм шиг нэг залуу намайг гайгүй ааш гаргаад тахсан. За энэ хүн дайггүй юм болов уу яасан чи намайг сүлдээ зарж гисэн яхан болгож гисэн. Би тэр хүнээс зүгтаасаагаа өөрийнхөө хүчээр зүгтаж гарч ирч чадсан. Тэр хүн баг чи тэр хүний иргэшэл орсон. Тэр хүн намайг чи гараад яхандахгүй бол мөнгө авчрахгүй бол тэгнэ гэж алан шүү гэж дамталдаг байсан. Тэгээ би тийм байдалд байжсэн юм дээр би би тантай ажиллаад таныг намайг ойлгох юм шиг санагдаад би орж иж байна гэж хэлээд яхуу хөтлөө оччихсан. Тэгээд би тэр хүний нэрийг өгөөж нууцлаа. Гэхдээ тийгэж орж ирээд юм сураад надтай ярилцаа чин сэтгэлээ хуваалцж байгаа хүмүүсийг би тэрхэд үнэхээр гайхамшигтай байдаг. Тэр хүн амьдралаа өөрчилж чадсан. Тэр хүн аюул мундаг одоо жишээл гадаадд гараад амьдралаа сайжруулах гэсэн. Тэгээд нэг гайхамшигтай юм байна. Би тасалжуулж чигээд аюул олон жил амьдарч байна. 10 хэдэн жил болж байна. Энэ 10 хэдэн жилийн хугацаанд маш олон хүмүүс надтай ажилласан. Маш олон монголчууд миний гараар явж байсан. Яахан байна уу? Ялтан байна уу? Хамаагүй. Одоо чамд шанс байна. Одоо чамд ирээд байна. Миний өнгөрсөн амьдрал ирээдүйтэй адилхан байж болохгүй гэдгийг мэдж байгаа хүмүүс тэр мотивацтай хүмүүс манай хөтөлбөрт орж ирдэг. Би тэрийг хэлээд байна. Тэ өнгөрсөн амьдралынхаа алдааг татахгүй гэж хүсэж байгаа хүмүүс одоо энэ дээр орж ирж байгаа. Тэр гарааны босгол гэдэг тавьж байгаа. Миний бизнес гэдэг хөтөлбөрч бай манай тасалжуулалтын ахын бүх хөтөлбөр тийм хүмүүст нээлттэй. Бүгдэнд нь нээлттэй. Тэрс бэлэнчилсэн хүмүүст нээлттэй биш. Бэлэнчилсэн залхуурдаг хүний яадаг ааста тэр нь тэгээд штэ хүн юм заагаад ахад чинь
гонгноод байдаг өөртөө цаг гаргаж чаддаг. Тэгээд би тэгээд ингээд би юм тэгсэнгүү гэж гонгноод байдаг. Нэг том олон янзын мундаг хүн ахад алдартай нэр хүндтэй хүмүүс манай хөтөлбөрт орж ирдэг. Надад тасалжуулалт аваад орж ирдэг тийм. Тэгээд нэрээ ерөөсөө хүнд гаргахыг хүсдэг. Би тасалжуулагч аваад ч юм уу амжилтанд хүрчтэйгээ хүмүүс хэлэхгүй гэхээс зарим хүмүүс айдаг, бичдэг. Тийм за хамаагүй чи өөрөө бэлэн үедээ гаргаад явчихъя гэж хайдаг. Тоодогч хүн тэрнээр. Гэтэ ийм байгаа байхгүй. Чиний хараад байгаа амжилттай гэж байгаа хүмүүс надад тасалжуулалт тэгээд амжилтанд хүрсэн хүмүүс маш олон. Тэр хүмүүсийг би хэлэх тав байхгүй гэдэг хүмүүс байж байгаа. Нөгөө бодлын нөгөө хэрвээ чи өөрийгөө амжилттай болгоё гэвэл тэр амжилттай хүмүүсийн хийгээд байгаа аргыг ашиглаач. Тэг. Юм чадаад байгаа амьдралаа өөрчлөж байгаа. Энэ ямар ч иргэшээлтэй нөхцөл байдлаас ч гэсэн хамаагүй тэрнээсээ зугатаагаад надад ийм шанс байдаг гэдгийг баталмаар байгаа хүмүүсийг би нөхцөлтэй оруулж ирэх байгаа шүү зэ. Мотой. Тэгээ оюун бодлоор цасгуулдаг нэг хөтөлбөрийн үн 5 сая төгрөг. Гэхдээ энэ нь үнэхээр гайхалтай гэж баярлалаа. Хөөрхөн шүү. Оюун бодлоор цасгуулдаг бас гэж таны хүүхэд танаас нэг хуруул илүү болно гэж үнэн байхдаа тэгэхээр бид нар бүгд хүүхдээ ямар хүн болгоосоо гэж боддог. Эхлээд өөрийгөө тийм мундаг болох ёстой гэж яас гайхамшигтай бааз. Вау, хайр хүрчлээ. Катрин үнэн шүү гэнэ. Яа. За энэ дээр байж байгаа бүх хүмүүс хөтөлбөртөө бүртгүүлээд ороод ирнэ. За оюун бэлэг Ганбаатар гэж үнэн шүү. Аз жаргалтай ээж аваас аз жаргалгүй хүн бий болно. Аз жаргалгүй ээж аваас аз жаргалгүй хүн бий болно. Яг тийм байхгүй юу? Гайхамшигтай хэлж штэ манай ямар гоё юм бэ? Би хайр дарцсан шүү. За Солонгос сокод гэж энэ асуудал гадна тал биш дотор байдаг. Тэр та өөрөө сэтгэлийг өөрчлөхгүй бол гадаад ертөнц яг таны хүссэн шиг өөрчлөгдөх боломжгүй. Асуудал байсаар л байх бол яаж даван туулах нь сони юм да сэтгэлийн бүх асуудал байна гэнэ. Йоо ямар мундаг юм бэ та нарынхаа хэлж байгаа үнүүдийг тайлбаруудыг сонсоход бүр үнэхээр гоё юм. Өөрийг нь одоохондоо боломжгүй байдаг. Гэхдээ нэг өдөр суунаа өөртөө хөрөнгө оруулах хиймээр байна. Би зарим хүмүүс ингэж хэлмээр манай нэг ментор тэгж хэлжсэн байхгүй. Чи намайг анх тасалжуулалт явахтаа байхад бас тэгжсэн. Чи өнөөдөр мөнгөгүй ээж болно. Гэхдээ чи өөрт тавиад чамаагүй ороод ирчвэл чи энэ үрийг оронд арчна. Үрийг дарах хэмжээний ухаантай ухаанцартай гэж бодсон. Цаг алдахтаа битгий юу. Тэгээд энэ мөнгнөөс илүү их юм хийж сумаар байл. Энэ банкнаас авсан зээлчтэй мөнгө дээ. Тийм учраас энэ хэмжээний мөнгийг чи дарах хэмжээний итгэлийг энэс илүү энэ өрнөөс илүү амьдрч чадна гэж өөртөө итгэж өгөх ороод ирэх гэж хэлсэн. Би тасалжуулалт академийнхаа анх би тасалжуулагч болох төлбөрөө төлөхдөө надад мөнгө нь байгаагүй би цэвэрлэгч ажил хийдэг байсан. Тэгээд тэрний мөнгийг төлөхөд манай тэр нэг юу байсан аюу хүн нөхцөл үе байсан. Тэг цэвэрлэгч ажил хийж байгаа тэрнийхээ олсон мөнгөөрөө би хөтөлбөрт оролцох одоо тасалжуулалт академийн сургалтанд оролцох юм болсон байхгүй. Тэг тэгээд тэр утгаараа би ингэж хэлээд байна. Би зээл тавиад хэлсэн. Тэгээд зээл тавиад хөтөлбөрт орж ирсэн. Сургалтанд орж ирсэн. Тэгээд би тэрнийхээ зээлийг сар болгон төлсөөр төлөөд болсон. Тэгээд би тэрнийхээ хүч чадлыг аяг мэдэрдэг. Энийг төлчүүл яах вэ? Төлөх нь зөв буруу гэж бодож ирсэн. Би дахид цаг алдахгүйгээр одоо л миний цаг ирсэн юм шиг санагдаад тэр зээлийг төлсөн. Тэгээд төлснөөхөө дараа би удаагүй эдэн сарын дараа төрсөн. Би шал өөр хүн болсон юм шиг санагдажсэн. Миний амьдрал шал өөр болсон юм шиг санагдажсэн. Тэгээд тэр хэмжээний мөнгөийг бол хүн цагнаас илүү үнэлж сурах хэрэгтэй. Үнэлээд байвал бид нар явдгүй нь цагийг бид нар алдахаасаа бид нар аах хэрэгтэй юм тэгээд тэрэн дээр би хэлсэн. Би анхны төлбөрөө би төлж чадахгүй болчихгүй даа гэж хайжсэн. Гэхдээ би төлсөн. Хэсэг хугацааны дараа төлсөн. Гэхдээ тэрэндээс олж авсан эрхчлөө надад гайхамшигтай байсан. Тийм учраас би өөрөө чамд зээл тавиад чамаагүй орж хийж буруудахгүй. Тэ? Зээлийг бодож яаж хийж төлчих. За дүрсний бүрэлцээд байна гэж юмсаа энэ жоох интернеттэй холбоотой бах тийм. Өөрөөр би л 13 та охиндоо чиний төлөө зүтгэж чамааг юугаарч дутаахаар гүхний дор оруулахгүй гэж загинчдаг. Чи сур бүр сайн сур гэдэл загнахаас өөр тусалж чаддаггүй гинэ. Яг зөв баггүй. Тийм учраас би чамааг энэ хөтөлбөрт орж ирээд өөрийнхөө хандлагыг өөрчилж тэгвэл 14 настай болохдаа энэ өвч өөртөө ихтэй болох гэдэг байхгүй. Ялгаа нь тийм. Чи өөртөө зориулаагүй юм өгч чадахгүй, өөр үг хэлж чадахгүй шүү дээ чи үнэндээ. Энд чинь үнэхээр аимшиг юм байгаа байхгүй тийм. Азаа гэж юм, азаа манжаа гэж юм, үнэхээр мундаг гэж юм. За баярлалаа бүгдэнд нь. Өнөөдрийнхөө лайвыг ингээд дуусгая. Тэгээд энэ хөтөлбөр 8 сарын 31-нд хаана
одоо яг энэ миний бичиж байгаа видеоны дээр нь доор нь хажууд нь хаана харагдчихэв. Линк нь байгаа. Тайлбарыг унш. Тэгээд линкэн дээр нь дараад хөтөлбөртөөгөө танилцаад бүртгүүлэх заавар бүх мэдээлэл чинь байгаа. Гадаад байж байгаа PayPal-аар төлж болно, доллараар төлж болно, еврогоор, паундаар, юугаар аль өөрөнд төлж болно заяа. Төгрөгөөр төлж болно. Зүгээр дансны дугаарыг аваад мөнгөний төлсөн гэсэн бид өчрийн удаа чамд тэгээд авчин за. Ямар ч байсан төлбөр төлөх гэдэг тогтворд орвол чамд маш олон янзын сонголтууд байгаа. 4 янзын сонголт байгаа. Тэдний аль нэгнийг аваад хэрэглээд төлөөд ороод ирцээ. Окей. Тэгээд яхад бид нар гадаад байж байгаа гэхгүйгээр ороод ир, Монголд байж байгаа гэхгүйгээр ороод ир, хөдөө байж байгаа гэхгүйгээр ороод ир, интернет байдаг газар болоо чи сурах хэрэгчлээтэй. Өөр энээс өөр ямар ч сургалт чи одоо юу гэдэг ажлынхаа хажуугаар, бизнесийнхаа хажуугаар, бүр хөвгтэй гэр бүлийнхаа хажуугаар амжуулна гэж байхгүй шүү за. Тэр чи хэлчих. Баяр жаргал Ганбаатар гэдэг нь яг үнэн тийм болохоор би орох гэдэг нь төлбөрөө хэцүү байдлаар орох тусмал хичээдэг юм шиг санагдсан. Яг зөв, яг тэр байхгүй. Би төлбөрөө анх дасгалжуулалтын академийнхаа төлбөрийг төлөхдөө над хэцүү байсан. Үнэхээр хэцүү байсан. Би тэгтээ бүрий за би яг өөртөө төлөө гаргаж авах. За энэ хэмжээний сар болгоны миний байрны төлбөр юм, хүүхдийн төлбөр юм те. Одоо унаа уншны төлбөр, амьдралын өртөгний сар болгоны биелүүд тэр юм. Тэгээ ингээд бодож үзье. Яг тулгаал өөр юмд бүгдэнд нь зарцуулахгүйгээр би ингээд явах би чадах болоо гэж одоо гүйтэж үзсэн. Тэгвэл чаддсан билээ. Яг зоригтой бол чи юунд л юм хэлдэг. Тэгээд зоригтой бол чи мөнгөийг олох юм бэл. Тэгээд би олон айгүй их мөнгө төлсөн. Тэр төлсөн хэмжээ бага мөнгө байсан бол би зээлгүй төлчих байсан баг. Их мөнгө учраас би зээлж байгаа төлсөн баггүй. Одоо яг тэрнтэй адилхан нөхцөл байдал зарим хүмүүс төлж байгаа. Гэтэ тэр нь айх юм байхгүй. Би өөрөө яг тэгж төлсөндөө би бахархтай тэрнийхээ ичидээ би өнөөдөр дасгалжуулагч болсон. 10 хэдэн жилийн өмнөх юм яриад шүү дээ. Тэрнийхээ ачаар би өнөөдөр чамайг дасгалжуулаад олон хүмүүсийн амьдрал өөрчилж чадсан. Тэр төлсөн мөнгө тухайн үед төлөгдөө дууссан би тэрнээс их мөнгөийг 10 дахин 20 дахин 100 дахин их мөнгөийг хийх чадвартай гэдэгт итгэсэн учраас өнөөдөр би ингэж ажиллаад байгаа байхгүй. Ялгааны юм. Яа. Баярлалаа Моника гэж нэгийг. Яа, баярлалаа. За, азаа манжаад гэж хөлсөө гаргаж зүг хөдөлмөрсөн хүмүүс өмнө зүйлийг хэлдэг бусдын төлөө бисэн сэтгэлтэй байдаг юм. Баярлалаа. Тэр нь би аахгүй. Гэтэ яг үндэ тийм байхгүй. Би хинч намайг юу ч хийж муусан гэсэн би айдаг үчдэггүй. Яагаад гэвэл надад хүн хийсэн юм үнэхээр байхгүй. Хинч нам миний ардуур ховж яриад гүйцэлсэн бэ гэсэн. Яа, жилиг тэр хүн өөрийг л ярьж ш намайг яриад байхгүй. Тийм намайг мэддэг хүмүүс бол тэртээ түрүү миний төлөө зогсдог. Миний хэлдэг үгийг миний ярьдаг юм цөөрөө туулаад ярьдаг. Миний дуу хоолойг өөрөөсөө дороо өөр хувилбараараа ярьдаг, оршуулдаг. Би энэ зоригтой хүмүүсийг би болгож байгаагаа би бахархдаг. Энэ зоригтой хүмүүсийн тоог хараад би өөрөө ирэхгүй баясдаг. Миний сэтгэл санаа, миний 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцож байгаа хүмүүсийн 10 хэдэн мянган одоо 10 хэдэн мянган хүн 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцсон юм. Манай Facebook хуудсан 40 гаруй мянган хүн байна. Миний лайвыг үзээд ч юм уу нэг жоохон хэдэн минут яваад намайг дагаад нэг хэсэгтээ яаж байгаа бизнесийн гайгүй болоод дажгүй болоод ингэж хаяа орж ирээд гэдэг 40 залуучууд байна. Манай групп дотор 30 гаруй мянган залуучууд тийм амжилтанд хүрэх боломжтой алхам гэдэг Facebook групп байдаг. Тэр дотор анх намайг бэрхшээл ба боломж гэдэг номоо бичгийн надтай зэрэгцээ тэр ярилцлаганд ороод надтай хуваалцчихсан залуучууд олмоор байж тийм. Энэ гайхамшигтай ичээд байгаа байхгүй. Би хэний ч өмнөсөн. Одоо өнгөрч байгаа бол биш. Би гэхдээ миний шударга зүгийг өгөөсгсөн хэнийг ч гэсэн би дугуй ойлгох чадaltaй. Би намайг хүчтэй чадaltaй гэдгийг би өөрөө хүлээн зөвшөөрч байгаа учраас хин нэгэн үнэ би зөвшөөрлийг хүсээгүй. Намайг юу ч гэж хэлсэн бэ тэргүй идэж чадахгүй, авч чадахгүй, алж чадахгүй. Йоо яах намайг аллаа гэдэргүй өөрөө шорондол орно. Би яг алуулсан гэдэг гавьяа зүөх гэдэг аахгүй. Бүр ийм тэнэг хүмүүс Моникаг алчлаа штэ гэдэг миний ардуу надаас илүү юм хийж хүчтэй байх залуучуудыг өсгөх ах гэж би бодож байна. Тийм учраас би ерөөсөө юунаас ч яахгүй. Би өхлөөс яахгүй. Би хийж чаддаг үнэн зөв амьдралаараа би бахарч байна. Миний ардуур ховж ярьж байгаа ч юм уу юм чадахгүй ээжж гомгинж байгаа гоншгомж байгаа залуучуудыг би чи өөрөө хийдэг юм аа хий. Чи тэгвэл миний хийж чадахгүй байгаа юм их өөрөө хийлээ. Гэж л хэлдэг. Өөр юм байхгүй. Та нар ч гэсэн тэгж асуу. Хүнийг ховлоод юм уу хүнд хуурамч ааш гаргаад олон юм ааш чи олон юм ярьж байгаа чи өөрөө юм аа гэж гэдэг шаардлагыг бид өөрсдөө тавьж сурах. Тэгжээж Монгол улсын ховж юмд нэгдсэн биш. Эрхчлөөгөөр юм хийдэг хүн зөв үнэлдэг. Хамтдаа зөв юм хийж байгаа залуучуудын дуу хоолойг бид дэмжиж ярьдаг байна. Энийг дуу хоолойг хэлэхэд би өнөөдрийн Facebook live хийж байна. Таныг таалагдсан байх гэж үнэхээр найдаж байна. Доогийн дарамт баярлаа гэж байна. Доогийн
сайн үс дэлгэрэг мундаг шүү гэж байна. Баяр жаргал тэгж чинь зөрөгтэй бол сураад байна гэж манай топ фанууд үнэхээр гайхамшигтай. Та нартай бүгдэнд нь хайртай шүү гэж дахин хэлжээ. Баяраа удахгүй үзээд бүгдээрээ гэж хэлчихье. Тэгээд манай бүх юм шеэр хийдэг, надтай бүх дуу хоолойгоо нийлүүлдэг, намайг дэмждэг, миний юмыг хуваацдаг, миний төлөө ярьдаг, өөрийнхөө төлөө ярьдаг, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө зогсдог бүх залуучуудаа бүгдэнд нь өнөөдрийнхөө лайвыг өнгөрснийг мэдэгдээ. Тэгээд хөтөлбөр дээр уулзъя. Би боломжоор Facebook live хийхдээ лайв хийхдээ би зөвхөн тодорхой нэг сэдв ч юм уу орж ирсэн гэдэг хөтөлбөр дээр бүр үе шатаар нэг бүчлэнд асуултаа нэгдэг. Лайв хийх энэ санаанд очсон яриа өгнөс хоёрын хооронд асуулт том ялгаа байдаг. Тэр чинь мэдээд ойлгох аваа заяа. Окей. Яам цагцсан. Окей. За тэгээ хайртай шүү бүгдэнд нь энийг сайн хуваалцаараа сайн шеэр хийгээрэй. Би удахгүй билээ. Хөтөлбөр дээр уулзъя. Асуулт авах юм байвал 991565 гэдэг дугаарлуу холбогдоод суугаарай. Юу хэрэгтэй Facebook-ээр холбогдмоор гадаад байж байгаа ч юм уу холбогдоод байгаа. Манай Facebook яг Моника Бацгуудын Facebook пэйжний мессежээр холбогдоод WhatsApp асуулт гаргацгаа. Энэ одоо лайв гэж үзсний хам юугаа мессежээр холбогдоод асууж болно. Эсвэл имэйл манай имэйлийг хүлээж авдаг. Имэйл явуулаад имэйл рүүгээ зүгээр хариулчихвал өөрсдийнхөө нэмэлт асуулт байгаа асууж болно. За тэгээд бүгд нь хайртай шүү. Хэдэн өдөр үлдсэн байна. Одоо энэ хэдэн өдөрт маш олон bubbles би одоо саний лайв хийхдээ тэгж хэлсэн. Bubble гэх манай хөлөөдсөн байхгүй. Гайхамшигтай bubble хараад тэрэнд нь баясагц ингээд өөрөө бүр тэр аз жаргалыг мэдрийг ивэл тэр bubble-аар тоглодог орчин үеийн бизнесийн гоё ID-януудыг вау ингэж болд юм биш үү? Вау энэ ямар гайхамшигтай юм шиг юм бэ гэдэг мэдээж авах хүсэж байгаа бүх залуучуудаа бүгдэнд нь энэ хаалга нээлттэй. Яг одоо энэ төвчлүүдээр дараад яг одоо энэ төлбөрөө төлөөд яг одоо энэ хүсэлтээ илгээгээд төлбөрөө цаг чамаа хүлээхгүй цаг хаалга агаад хүлээцсэнд бол харамссан хүмүүс маш их байдаг. Маш олон хүмүүс өгөхөөс өмнө харамсдаг нэг л юм байдаг. Тэр нь юу нэхлээр би залуудаа энийг хийчихгүй яа. Энэ боломж надад гараад ахад би ингэж бодоод хийгээгүй би одоо тэрэндээ харамсаж байна гэдэг. Тэр харамсдаг хүмүүсийн тог нэгээр битгийгээр зөө. Тэгээд чи эцээц мөнгө алдсандаа хатан харамсдаг. Хийгээгүй юмдаа хүн харамсдаг. Мөнгө алдсандаа харамсан ч гэсэн дараагийн ээлжинд би яаж мөнгө хийх вэ гэдэг аргаа хүн суралцдаг. Энэ бол хүний алдаа амжилтын хэсэг шиг. Гэхдээ хүн хийгээгүй юмдаа ингэж харамсдаг. Би тухайн үед нь тэрийг тийм санал хүн өгж байхад, тийм хүн ярьж байхад тэр лайвыг үзчихээ би дараа бүртгүүлчихгүй яавдаа гэдэг харамсал битгий өөртөө гаргаараа хийгээгүй үйлдэлээс оож хөгшөрчлөө одоо би оройтчлаа гэж хүмүүс ойлгоод байдаг шүү зэ. Үхээгүй очи оройтоогүй гэсэн үхээс өмнө нэг жил байгаа бол тэр шансаа одоо ашиглацгаа. Окей. Үгцнийхаа дараа чи харамсдаг. Үххийнхаа өмнө орон дээр өвчтэй хөвтөж явахдаа хүн харамсдаг. Тэр л ганцхан цаг. Бус цагууд энэ бүгдэнд нь чи хийх ёстой, бүтээх ёстой, харамсахааргүй юмнуудыг оролдож үзэх ёстой. Энэ бол тэрийг л байдаг. Одонтэй жамсрын гэж хамдаа хайртай шүү баярлалаа гинэ. Хайртай шүү. За сэтгэлийг авсан бүх залуучуудаа бүгд нь хайртай шүү гэж хэлчихье. Баярлалаа гэж одонтэй. За bye.